Зя чи хэлж тээ. За. За, Science их нэр цурам явуулт гайгүй шүү дээ. Зүгээр. Science Minds podcast 32 дугаар дугаар эхэллээ гэдэг үү яаж За, Science Minds podcast-ын 32 дахь дугаар 32 тий. 32 дахь дугаар эхэлж байна. Тэгээ бүтэн бараг 1 жил завсарсны ардаас эхэллээ. Тэгээ одоо битгаар ахиж яг бичин хизээч хэлэхгүй. Гэхдээ одоо бол таслахгүй. Тий. Тэгж бодож байгаа. За. Тэгээ уулзаагүй удцсан байна. Гоё байна. Сэтгэл хөдлөж байна. Ярих юмнууд бүр ингээд багтаж чадчихээн. Юу вэ? За, 50 юу вэ? Өө 50 даа. Жил уулзаагүй битээр. Тэгсэн. Юу вэ? За тэгэд эхлээд зүгээр сонио ачнаас Ер нь гэхдээ энэ дугаар дээр юу яана? Амар Science Minds ярихгүй. би амар их бэлдээд ирсэн шүү дээ. Гоо ярихгүй заяа. Энэ дугаар дээр чи яг бүтэн жил хаагур алга болчихоо тий. Би яагаад чамайг яг бүтэн жил хүлээх болов? Ярих хэрэгтэй байхгүй. Тийм үү те? Би яг бэлдэж ирсэн юм яриад дуусчихсан сая. За. Тэгээд бас юу яасан? Хангаа ингэдэг хөхгүй. Одоо ингээд таад англиар яриулаад бас сонсогноо за. Тэгэхээр хангаа ингээд ийм аль газар руу очин тэр газрынхаа аялгыг ингээд аваад идэг хөхгүй. Одоо энэ тэг рүү явгууд энтгийг аялахтай Сингапур болохоор Singlish энэ төр болоод тэгэнгүүт яасан гэхээр одоо болохоор хангаа ерөөсөө нэг юм яг ямар аялгаар яриад байгаа нь тодорхой болсон зэ. Хашиж явах болцсон байгаа. Тэрний юу гэсэн үг гэхээр би хангааг бол нүдээ ширхтэл хүлээсэн гэдэг л хэлдэг ч байгаа тийм. Аа юу үгүй би одоо хараа яг энэ онгорсноос хойш бол ийштэйш явсан. За хоёлаа ингэж яа жинхнээсээ. Би одоо штэ те хамгийн сүүлийн дугаар хэдэн сарын хэдэнд орсныг хараад тэгэнгүүтээ шууд өөрсдийнхөө фотос руу орж агаад яг хаанаас эзэнс юу гэж ихсэн шууд. Яг 8 сарын өмнө ихгүй бас жил гэж судлаа ярьж За 8 сарын өмнө 11 сарын 6 2023 оны. Тэрэн дээр орсон байна. Оо амар цастай өдөр өссөн шүү дээ. Тий. За юу? Сонь сайх юу болов? Би чи 11 сарын 6 гэдэг чинь яг тэрний дараа нэг явсан. Хаашаа явсан? Тэрний дараа Сингапур руу энтэг явлаа. Ямар гэсэн Нуурал руу ороод ерөн завг болсон шүү дээ. Би яг 12 сарын дунд хүртэл ер нь бол Дубайд байсан. Тэрний өмнө Сингапур нэтг рүү явсан. Гэтэ Сингапур нэтг рүү арай эрт явсан баха. Тэгэхээр ер нь бол Дубай очиад тэгэл ирээл яг он гаргаад шинэ жил тэмдэглэжсэн чинь л 5 сар гарчтэй. Тийм амар дээ. Тэгэл нөгөө төсөл мөслөнэ тэрийгээ. Тэг уул нэг 2-3 сар үед бол гайгүй завтаа болсон юм аа. Тэгсэн чинь Ирхмээ амар завг болцсон байхгүй. 2-3 сараас би харин эргээ завг болцсон. Тий. Тэр чинь сүнс чи боллоо. Сүнс чинь 11 сард болсон юм. Тэгээд 2 сард тоглох гэж бэлдээд бүх юмнуудаа бэлдсэн байж байгаад тэгээд тэгсэн чинь ингээд одоо юу гэдэг манай гол дөрөв жүжигч хөлөө углаад тэгээд ардаас нь ар гэрийн асуудлууд ингээд юмнууд гарч ирээд тэгэж байж байгаад голд нь би бас ингээд шоу моо реалити шоу моо гэж зөхгүй. Тийштэй манай их мөч улс төр төрсөн. Нэрээ номи синдер хоёр ярьснаар бит хоёр одоо Science Minds улс төр мөлс төр тийм подкаст ирж өөрчилж байгаа. Зя тэгэд Дубайд сонь сайхан юу юу? Дубайд ер нь дандаа сая явснууд нь бүгдээрээ ажиллаар уу. Дандаа л танууд хөр. Ажил гэхээр яг ямар ажил ийсэн? Тэгэл нөгөө нэг Fuji фильмийн сургалтын төв дээр очсон. Тэгэл сурсан да. Тэгээ амар их сураал. Тэгээ харин яг өмнө дандаа нөгөө нэг Азад байгаадсан баа. Яг хууланч Middle-East Аз л та. Тэгтээ яг ингээд нэг юм зүүн өмнөд Аз руу байсан гэл. Тэгээ яг ингээд Дубай руу очиод яг юм энтэг Африк тийм хүмүүстэй хамтарч ажиллаад. Тэр нь яг өөрийгөө хаана явж байгаа гэдгийг харсан л та. Амар гайгүй л явж байгаа юм л. Ямар ч лээс тий. Тэгээ би ер нь тэгж боддог шүү дээ. Ингээ хамт ажиллаж байсан инженерүүдээс энэ амар юм ямар супер инженер вэ гэж хэлсэн болохоор Бэлг нэг инженер байсан. Тэгээд нэг Швейцар анкл байсан. Тэр хоёр л амарлаг байсан хөх. Тэгээд 50-чуудыг бас амарлаг гэж боддог. Тэгээд тэгээ байж байгаа сая сүулт тэр Middle-East очиод бахан Африк инженерүүдтэй ер нь ажилласан. Тэгээ ер нь South Africa айгу санагдсан. Бус нь бол тэгэл амар рекламны нөхдүүд их байлээ нэрэн гэсэн. Тэгээ хүм болж байгаа ч юм шиг гэсэн хоёлаас хүм болоод очдөг те. Гэхдээ ингээл хараа бараг 30 хэдэн жилийн туршлагатай маршлагатай гэл нэг анкл байхгүй. Амар супер юм яриа л заяа. Анкл гэж юу? 50 гарсан инженерүүд их. Бид анкл гэдэг юм уу? Бид нэр тэгээд дутчихдаг шүү. За. Тэгээд ингээд хүндлэл байгаа юм л та чавсан. Тэгэл ингээд бүр алаад ах юм болов уу гээл. Тэгэл онол дээр суусан чинь бүр бэдгүү заяа. Тэг бүр ингээд нэг юм
бас яг юм явчихсан. Тэгээд чи ингээд дээр нэг юм юу байгаа хгүй энтгэл нөхөр байгаа хгүй. Тэр нь энтгэжүүд чинь ерөөсөө Африкт бүр ингээд бацчихжээ заяа. Тэг бүр ингээд Африкт бүр энтгэжүүдийг бүр аим хөндлөж мөндлөлтэй юм байна. Амар найдвартай. Тэгээд тэгсэн чинь тэр нөхөр ингээд би ингээд анх ингээд өөрийгөө яриад би ингэсэн тэгсэн гэл хана би тэстэй амар гараан да гэл интелстэй үзэх юм байна да. Тэгээд тэгсэн чинь бүр ингээд амар ингээд шал өөр асуултанд шал өөр хариулсан заяа. Тэгсэн ингээд амар өөртөө ихтэй бүр ингээд гүргэл идэв. Тэгсэрээ баг үнэн болгочтой л шүү дээ. Бас скил сурсан, асуусан газараасаа шараатгсан юм. Би бас ер нь тэгж сурыг гэж бодсон. Юмыг бол нэр амар сайн тайлбарладаг те. Ингээл шаал ороод нэг юм компьютер томографийн гантэрийн тухай асуулт асууж орны тухай ярьсаар агаал 20 минут орны тухай ярьчих юм чи зүгээр. Сүүлдээ хүн асуусан хүн чинь асуултаа марччихдаг л шүү дээ. Би сүүлдээ бүр юу ярьчлаа. Ямар ч энэ хүн зөв юм яриад байна да. Тэгж атсан. Гөрөр хүмүүс ч өрнө гээд гөрөөсөр байгаа зүг болгох. Бид нарт айн гөрөр. Би над чи юунаас харсан гэхэлэр юун дээрээс харсан. Сайн нөгөө кандидат орсон шүү дээ. Тийш тэрэн дээр бас алсан шүү нэр тамир. Тэрэн дээр бас юм марсан. Тийм хүмүүсээр нэх хөлөө. Жишээлбэл Бурж Калифагийн талаар ярьсан шүү дээ. Тий. Тэгээд яг юун дээр очиод тэр чинь ингээд нөгөө нэг хэрэв тэр дээрээс шууд ингээд өтгөн нуул яриадсан шүү дээ. Тэрнтэй адилхан яг чи очиод тэрийг бодсон уу? Би яг тэнд очиод зүгээр яг нэг юм анзаарсан. Ямар ч тийм баг ус зайлуулсан тийм үер мүерийн эсрэг юм баг байхгүй л байсан. Яг нэг намайг очих нэг биш инженеринг монголчууд байсан. Угаасаа яг ч бороо багт. Тэгээ тэнд чинь сая нэг бороо ороод бүр алсан шүү дээ. Бүхэн жилд ордог хор тондс нэг дор орсон. Тэгээ тэнгууд тэр нь ингээ яг ингээд боттороод гэсэн чинь бүр амар их ус бишэл байсан. Тэгээ илсэн нөгөө шинэ гэж. Тэгээ яг нь ер нь зүгээр Дубайд очиод лого арч шоконд орсоор ирсэн багтаа. Тийм ингээд нөгөө тэр Бурж Калифа тэр хавийн хэсгүүдийг чинь ингээд нэг л компани барьсан байт юм бэл. Тэгэл яг тэр компани бичгнүүд ингэсэн. Тэгэл арай нэг өөр хэсэг рүү очингоо дахиад нэг компани өөр компани хамаг барилгууд нь барьсан. Тэгээд нэг гайхсан скутертэй хүмүүс байдгүй юм блэ. Тийм. Уулын дулаах орно шүү дээ тий. Дандаа л машинтай байсан. Тэгээд скутер нэг хэрэггүй баг уу? Гайхан байк майк ч юм уу тий. Гой замтай. Би бол яг очихдоо зүгээр гордчихсэн рентинг байдаг шүү дээ. Тийм унаал ингээл байк майк тий түрээслэл яваал ална гэж утсан байхгүй. Тэгс чи тийм ер нь бол байдаг юм бэл. Одоо бид дээр ингэсэн шүү дээ. Бидэд ингээл инженерүүд дээр орой сургалтаа тарчаал нэг Афган холны газар очиж гэл явдаг байхгүй. Тэгэл тэгсэн чинь ингээд нөгөө яг би юутай давхцсан. Нэг юм цаг уурын эсрэг цаг агаарын өөрчлөлтийн эсрэг нэг юм конференцлсэн байхгүй юу? Тийм. Тэрнтэй яг давхцаад тэг бүр ингээд бүх газар амар үнэтэй буудал модлон бүр 3 4 дахин үнэтэй болсон заяа. Тэг бүр ингээд такси ерөөсөө олдохгүй. Тэгэл тэгсэн чинь нөгөө ихэнх инженерүүд чинь компаниас нөгөө нэг бажет батлуулсан. Тэг чи нэг Саут Африкаар ингээд компаниас нь зүгээр юм алтан карт өгчтэй байна. Тэг хүснээрээ зурж болдог заяа. Зөв баримтаа л авч явах хэрэгтэй. Тэгээ бөөнөр яж байгаа л бүр хамгийн үнэтэй рентинг юу байна гэл. Тэгээд олдог юм. Тэгээд за ямар ч за бөөнөр нэг юм. Тэг лимузин рент хэлтэн шиг. Тэг нэг Tesla рент гээл. Тэгэл ингээл Tesla дотроо суугаал нөгөө инженер ч амар фантасны нөгөө мөрөөдлүүд яриа л те. Тэг амар ирээдүйн амар лаг юм ярьж байгаа л Дубайн ингээд нэг юм хойд хэсгээр тэр хоолны газрын тэнд очсон байхгүй юу. Чи зүгээр Монголд буугаад ирдэг бас. Үгүй яг нэгээд жоохон ингээд газраар нь хог мог хөглөрсөн. Гэтэ баг Монголоос толгоон дээр байсан баха. Ингээл нөгөө пакистанчууд нэгтгэжүүд эдэр чинь ингээд годомжинд ингээд битүү суудсан. Тамирагттал ингээл зам ам дэр чи ямар ч дүрм мөрөн баг байхгүй заяа. Тэг нэг юм нөгөө нэг юм сав массажны нэг юм картнууд өгдөө ш нэг хүүхний зурагтай. Тэр нь бүр ингээд шалаар ингээд баг хөвсчиг дэвшж мөвсөн заяа. Тэр нь бүр нөгөө амар хог шиг харагддаг. Тэгэл яг ямар ч амар хөвгчлөлтэй орон тэгэл Санта Мота хамдаа л гэж утсан да. Бас хотын төв дээрээ тэгэл цаашаа тийм болох л да. Гэтэ хоол болгоо байсан. Нэр нь бол амар тархсан шүү дээ. Турцсан юм шүү дээ. Чин турцсан шүү. Харин тураад байгаа. Сая яг нөгөө нуура дээр шинэ прожект дээр бол барилгын инженер болсон бай тээ. Барилгын инженер. Цэглэх дээр 24 л. Уусаа олдохгүй байц. Тэгээ би бас дахиад амар удаан хүлээсэн. Тэгээ дахиад нуура нэг шинэ нуура хийгээд тэгснэ дахиад шинэ нуура руу ороод олдох байц тээ. Тэр чин өмнө жил 9 сарын 17-нд нээлттэйсэн. 16-нд нээлттэйсэн. Энэ жил 8 сард нээлттэй. 2 дахь салбар тээ. За нуура рекламад байгаа юм шиг хажигдчихлээ. Ялаа байлаа гэж сая. Харин би манай энэ офис дээр жоох ялаа яваад байна. Жоох нэг л ялаа байна. Тэр нь л энд яваад.
За би ер нь ч тэгэл нэг өөрч нэг сүртэй юм бол хийгээгүй дээ. Тэгэл чамааг харуулцаар онцог ямар ч хурд өнгөрөөдгийн. Гэтэ нэг жилийн хугацаанд бол амар хэн болж өнгөрт юм байна. Би бол бүр яг ингээд юм шоконд орсоор байгаа. Миний бүр ингээд юм нэг жилийн хугацаанд хамаг юм ингээд оронгороо хэрэгсэн. Сайнтай муунтай амар олон юм байсан. Тэгээд эмоушнуудыг ингээд юм эхлээд дийлэхгүй болоод. Тэгэнгүүтээ яасан гэхэлэр би ингээд юм өөрийнхөө гарч байгаа нэг сэтгэл зүйн байдлуудаа бүгдийг ингээд бичээд яг ямар нэгний ардаас юу хийсэн байна гэд. Би тийм хүн танд шүү дээ. Кино зэгтээ бичдэг. Тэгээд чи би зүгээр өөрийнхөө нөгөө менталити энүүдэл давж гарах гээд. Тэгээд тэгэнгүүтээ тэрийгэ дагаж нөгөө нэг яг юу болоод байгаа гэдэг процессуудаа бичээд тэгээд би өнөөдөр тэрийг ярих гэж бодсон. За сасил таас. Ер нь юу болчих вэ те? Тэгээд өнгөрсөн жил өнгөрс 11 сард шүү дээ. 11 сард чинь юг хийгээд дуусч байгаа. Сүнсийг хийгээд дуусч байгаа. Тэгээ сүнс чинь нейро маркетингээр ингэсэн. Тэгээ сүнс дээр нэг жоохон нөгөө хамтарч ажиллагаа гэрээ байгуулсан компаниуд маань яг нөгөө эхлэхээс өмнө 14 хоногийн өмнө аль аль нь чатгаа боллоо гэд. Тэгээ бас маркетингийн компанитай гэрэлцсэн байж байгаад. Тэгээ тэр мэн бас болоод тэгээд өрөнд ороод жоохон алдагталд ороод яг тоглолтын ардаас гараад ирсэн чинь нөгөө ашиг байхгүй мөртлөөсөө нөгөө ажилчдынхаа цалин бүжигчдийнхаа цалин өгч байгаа байлаа. Тэгээд тэгэнгүүтээ яасан гэхэлэр нөгөө хэдгээ бас сар гарan 2 сар нэлийн хүлээл гэж арай иж цалингаа өгөөд тэгээд шарандаа дахиад тоглоёо 2 сард тоглоё гэд. Тэгээ 2 сард тоглох гэж бэлтэж байгаа. Тэгсэн чинь манай нөгөө гол дүрийн жүжигч маань хөлөө углаад. Тэгээд тэрний ардаас жоохон нэг юм аргирийн нэг юм бас нэг юм юмнууд гарч ирээд тэгээд тэрний ардаас кандидат гарч ирээд тэгээ кандидатын ардаас ингээд явж байгаа байхгүй. Тэгээ энэ дотор чинь ингээд жоохон дээшээс авалж байгаа, доошоо олж байгаа тэгснэ нэг нууг илгээ салалт малалт явж байгаа юм заяа. Тэгсэн. Тийм. Тэгээд тэр мэр чинь бол ингээд миний бүр зүгээр ингээд бүх юмыг ингээд савлуулж байгаа байхгүй. Тэгээд одоо чи би зүгээр ингээд ажиглаад байгаа юм заяа. Тэгээд одоо ингээд нэг юм өмнө подкаст нэр ярьжсэн шүү дээ. Яг ингээд нэг юм тавьсан зориг яриад байгаа. Тэнгүү тэр нь ингээд бүтэхгүй нь мэддэхгүй заяа. Надаас баг хамаарах юм нэг 10-20% ч юм уу дөө бүүм хэдийсэн хичээсэн чинь ингээд 10% нөхцөлдүүлж чадж байгаа. Тэгээ үлдсэн 90% нь болохоор надаас хамаарахгүй юм болоод эхэлж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд улс төр мөр ингээд 9 шидийн юм орж ирээд тэгээд эхлэнгүүт яасан гэхлээр ингээд юм хит том зориг тавьчихсан чинь тавиад тэрэндээ хүрэх ёстой шүү дээ тийм. Тэнгүүд нөгөө бидний тархинд нөгөө байдаг reward center гэж шагналын төв гэж байгаа. Тэнгүүд нөгөө том зориг тавьчихсан тэрэндээ хүрэхээ ингээд явж исэн чинь ерөөсөө бүтгэхгүй мэддэхгүй ингээд 4-5 жил явчихж байгаа учраас зоригтой хүрч чадахгүй байгаа учраас миний reward center ажиллаж чадхаа болоод тэгээ би ингээд юм шаналж эхэлж байгаа байхгүй. Нэгсэндээ бол шантарч эхэлж байгаа. Шантраад эхлэнгүүт одоо нөгөө нэг чи юу лээ би нөгөө нэрийг нь ингээд дандаа хольж солиод юу яагаад байгаа. Энд дээр би энийг дараа нь дахиад харин зөө. DMN гэдэг тархин төв байгаа зөө. Default Mode Networking гэдэг юм хийдэг тархины процесс зөө. Энэ ямар учиртай нөхрийн гэхлээр ингээд юм миний бүх процессуудыг ерөөхдөө ингээд анализ хийж идэг. Миний өөрийнхөө дүнлэлтэнд оролцоо явж идэг юм бүтц байхгүй. Энэ алдагдлалд ороод эхлэнгүүт би ингээд юм хит том зоригтой чирэгдэж явж байгаад яг тэнд нь ингээд ментали хөх гээд байгаа байхгүй. Тэгээд эхлэнгүүт голт нь ингээд юм reward center-ыг хижээхийн тулд ингээд нэг жоохон ингээд нэг юм сүнсийг хийж үзэлтэй. Өөр нэг жижиг нэг кино хийж үзэлтэй. Тэгээ голт нэг юм дуу муу хийж үзэл нэг юм жижигхэн зориг тавиад тэрэндээ хөрөнгөтэй өөрийнхөө нөгөө шагналын төвөг тижих гэж оролдоодсон юм. Тэгээд ингэж явж байгаад тэгээ хажуугаар нэг юм болж явсан нөгөө нэг ном байгаа штэ. Ном орчуулах асуудал дээр орчуулагч штэ илүү редактор тал руугаа. Тэр нөгөө нэг хосод хоёрын ном гэдэг. Тэр чи илүү редактор тал руугаа ярьчих юм уу? Тэгэнгүүт тэр болохоор нөгөө ийм юм орж ирж байгаа байхгүй. Jean-Jacques Rousseau гэдэг одоо юуны Женевт төрсэн одоо Францын философч байгаа байхгүй. Тэгээ мань хүн яасан гэхээр хамгийн түрүүнд эхэлж хийсэн юм нь юу? Хамгийн түрүүнд ч байх зүгээр хамгийн алдартай юмнуудын нэг нь юу вэ гэхээр public contract буюу нийгмийн гэрээ гэдэг философийн номыг бичээд тэрнийхээ ардаас яасан гэхээр тэр нийгмийн гэрээ болохоор ямар учиртай зүйл юм гэхээр яг тэр гарсны ардаас тэрэн дээр бол хүний анхдагч байгалийн хэрэгцээ гэдэг зүйлийг аягүй сайн нөхөд гаргаж өгөөд тэр философийн ном гарангууд ардаас нь Францын хааны хувьсгал нөгөө Францын хувьсгал яваад хаанаа унгаагаад ардчилсан нэг юм тогтож эхэлж байгаа байхгүй. Одоо түүх болж эхэлж байгаа гэсэн. Тэгээ тэрний ардаас ингээд дэлхийд даяар ардчлал ингээд бүр амар хүчтэй явж эхлэв. Тэгээ одоо ардчилсан орнууд яадаг вэ гэхээр Jean-Jacques Rousseau-гийн Public Contract буюу нийгмийн гэрээ гэдэг энэ философийн номоос их сурвалж авч байгаа байхгүй.
Тэгээ тэрний ардаас яаж байгаа гэхээр Эмил гээд хүүхдээ одоо ингээд Эмил гэдэг маань үнэ хүүхэд нөхгүй өсөж байгаа. Тэгээ хүүхдээ өсөж явахдаа яг энэ одоо битсэн энэ Эмил гээд зохиол байгаа байхгүй. Энэ нь өөрөө бас нөгөө нэг юм хүүхдээ юм 5 бүлэгтэй. Энэ хооронд яг нөгөө хүний анхдагч хэрэгцээ гэдэг тэр бүх зүйлийг нь барьж эхэлж байгаа. Жишээ нь одоо юу гэдэг энгийн зүгээр нэг жишээ хүүхэд ингээд маш олон хэрэгцээнүүд байгаа тийм тэрэн дотор одоо хайрлуулах тийм ингэх гэхээсээ гадна дахиад одоо өвдөлтийг мэдрэх тийм тэрийг даван туулах ганцаардах тийм байглаараа байх ёстой юм мэдрэмжүүд идэм байна л да. Тэрийг ээж аваад нь буруугаар өгдөг. Жишээ нь одоо ингээд би ингээд жоохон бахта хөлөө шалдлаад тэгэнгүүт ингээ манай аавч хоёр ингээд нүдэндээ нулимстай цэлгнэж хурж ирээд ингээ миний хөлийг ингээд үлээгээд дээр нь ингээд юм юу тавьж өгч байгаа байхгүй. Лент гэхдээ тэр үед одоо амар гоё хайрч гисэндээ нөгөө талаасаа одоо надад асуудал гарлаа гимтсэн өвдөж гин өвдөлт намддаг тэрийг даван гардаг идэгдэг гэдэг процессыг би өөрийнхөө нүдээр хараагүй ангууд дараа нь амьдралд ингээд маш том асуудлууд гарч ирж штэ тэгэнгүүт ирдэг өвддөг идэгдэг даван гардаг гэдэг процессыг нь яг тийм жижигхэн зүйлээс хамаагүй ингээд ойлгоод явж яадаг ерөөдөө энэ зүгээр нэг жишээ шүү зэ гих мэтчлэн ийм философи байгаа тэгмүүд энэ өөрөө яаж байгаа гэхээр энэ философийн Эмил гэдэг зохиолыг дэлхийн том улс хөгжсөн улс орнууд яаж байгаа гэхээр өөрийнхөө одоо юм улсын одоо боловсролын философи болгож байгаа. За тэр боловсролын философи нь яаж байгаа гэхээр жишээ нь монголчуудын хувьд зэтгэн бодох чадамж нь ямар түүхтэй юм. Яг ер нь монголчууд яг ямар боловсролыг сурах ёстой юм. Тэр нь бидний ирээдүйд яг ямар ирээдүг хараад тэрэнд ямар хүнийг бэлтгэхийн тулд ямар философи хэрэгтэй ингээд юм суурь нэг байгаа. Тэгвэл манай монголчуудын хувьд яасан гэхээр нэг юм түүхээр наваад үзэх юм бол ингээд юм аж үйлдвэрийн хувьсгалын үед ингээд юм англичууд ажилтан бэлтэж байгаа байхгүй. Би яг надад ч сонссон шүү дээ. Тийм. Гэтэ подкаст дээр энэ ярьж байгааг баха. Биш шүү. Би яг нэмээ сонслоо. Надад сонссон. Тийм баха. Би яг сүултээ яг жоохон мэдэж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө аж үйлдвэрийн хувьсгалын үед нөгөө ажилчин бэлтэх гээд тэгээ хөдөөнөөс хэдэн баачканаар авчираад ажилласан чи нөгөөдүүл ингээ цаг барихгүй даргын үгэнд орохгүй ажилласаа гүйцэтгэхгүй ингээ хариуцлагагүй байгаад тэгэнгүүт нь нөхдүүд яасан гэхэлэр нэг юм боож байгаа за бүр жоохноос нь бэлдээгээд тэгэнгүүтээ яг нэгдүгээр ангид нь оронгууд нь шууд дүн тавиал даалгавар өгөөл даалгаврыг нь биелүүлээл илүү сайн биелүүлж байгаа хөлт нь онц дүн тавиал шууд ялгарлан гадуурхалт яваад багшид таалагдах процессыг ингээл яваал эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр нь яасан гэсэн чи хэдэн жилийн дараа яг цагтаа ярьдаг ажилтан даргад таалагдахын тулд ажиллаа хийдэг. Тэгээд тухайн хүний үзэл бодол ямар ч хамаагүй тухайн байгууллагыг гоё явуулахын тулд хөтлөө хичээдэг юм яваад тэрийг нь Орос руу хөрвөнгүүтээ социалист иргэнийг бэлдэнэ гэдэг юм болоод тэр нь Монгол руу хөрвөөд ирсэн. Тэгээ Монгол яг үнийг хэлэхэд боловсролын философи байхгүй. Монгол хүнд яг ямар оюуны чадамж хэрэгтэй юм те. Ядчил амьсгалж байгаа агаар өндөр нам эзэн хоол одоо болж өнгөрсөн түүхтэй тэр бүх зүйл төр чинь ингээд тийм гений хувьд өөр байгаа. Тэгэхээр тэрэнд яг юу таарах вэ гэдгийг боловсролын философи хэрэгтэй болж байгаа. Тэгээ энийг редакторлаа явж явах хооронд жишээ нь ингээд би нэг параграфыг уншихад ингээд жишээ нь миний зүрхний цохол 140 хүрч байгаа зүгээр ингээд салгалаа заяа. Амар эмоцтой хүн шүү нэрээ. Тэрэн дээр тэр ном би чи уншаад үзэрэй заяа. Тэгээд уншаад өглөнгүүд эзэнгөт ингээд эхлийн нэг хэсэг ингээд яваал цаашаа үргэлжлэх тусам ингээд юм сонир мэдрэмжүүд төрж эхэлж байгаа. Жишээ нь түрүүний хэлсэн би ингээд аав ээж амар их харийг үзэн ядаж эхэлж байгаа. Тэгснэ амар ганцаардж байгаа. Тэгснэ ямар ч утгагүй санагдаж байгаа. Тэгснэ буцаад амар сэтгэл хөөрж эхэлж байгаа. Тэгээд тэр нэг параграфтай шүү дээ. Тэгэнгүүт ингээд зүгээр дүс гэх ингээд юм бүр эмоцод нүдүүлж байгаа юм заяа. Тэгээд ингэж явж хагаад тэгээд дараагийн нэг хэсэг дээр нь юу болсон гэхээр тэгээд нөгөө нэг юм төслийн юм маань бүр ингээд байхгүй болоод одоо генетикийн төсөл ингээд юм унтарч байгаа. Тэгээд төслөө булаалгаж байгаа. Тэгээд тэрний хажуугаар яасан гэхэлэр сонгуул болоо бүх юм хийхэ болж эхэлж байгаа хүмүүс. Тэгээд ингээд хийцгүй ингээд сонио оргиж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг одоо өрнүүд гарч эхэлж байгаа. Тэгээд тэр юмнуудаа ингээд одоо хийх гээд ингээд янзлаа явангууд надад би яг тухайн үед ямар процессыг гарч ирж ирсэн бэ гэхэлэр одоо жишээ нь би ингээд юм тооцоолох за 2 сард окей хийн гэж тооцоод тэгэнгүүтээ инвесторээс мөнгө аваад нөгөө хүмүүст ингээд мөнгө шилжүүлчихэж байгаа. Тэгэнгүүт тэдгээр нь ингээд хойшлоо авчиж байгаа байхгүй. Тэгэд надаас шалтгаантай хойшилж байгаа учраас би тийшээ ерөөс юм одоо үгтэй нөгөө хүмүүст өгсөн мөнгөө гэрээлчээд авч болохгүй. Тэгэнгүүтээ тоглолтоо хийж чадаагүй хариуцлага алдагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд ихэлсэн чинь ингээд миний ингээд юм сэтгэл зүйн хувьд юм уналтанд орж эхэлж байгаа. Нэгсэн reward center нь байхгүй болж байгаа. Тэгээд тарих нөгөө хит их ядарснаасаа болоод ерөөс аж аргалтай мэдрэмжгүй болоод тэгээд аимшигтай ганцаардах мэдрэмжүүд орж ирээд тэгээ ингээд явж хагаад буцаад сонгуульд өгөхөд эхлэнгүүд хүмүүс ингээд сэдв хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь за окей тэгвэл яг энэ үед нь одоо бүх юмнуудаа оруулж эхлэегээд тэгээд одоо бүх юмдаа шинээр эхлүүлж байгаа.
Тэгэж явахдаа миний хийсэн нэг юм нь юу вэ гэхээр кандидатад орсон байхгүй. Кандидат гэх улс төрийн реалити нэвтрүүлэг үзээгүй хүмүүс авах юм бол нөгөө apprentice гэж байдаг шүү дээ. Apprentice-ийн юунд орж байгаа? Улс төрийн хөлбөр. Тэгээд тэн дээр ерөөхдөө 520 хүн бүртгүүлээд 520-оос анкет ярилцлагаас нь шалгаруулж 100-г аваад тэгээд эхэлж байгаа. Тэгмүүд энэ дээр амар гоё заяа. Яг ингээд 100 хүнээ нэг ширээн дотор ингэж оруулаад одоо нэг юм том талбай дотор оруулж ирж суулгаад тэгэнгүүтээ тэрэн дээр яасан гэхэлэр шууд ингээд юм 100 асуулт асууж байгаа. Тэр нь болохоор ингээд юм танин мэдгүй, монгол хэл, хууль, суур мэдлэг, түүх, байгаль орчин ингээд холсон юм 100 асуулт байгаа. Тэнчнээсээ бүр мангар агрессиваар тас шууд 50 насж байгаа. Тэгэхээр зүгээр шүү дээ. Тэгээд тэрэн дээр надад гоё санагдчихсан юм нь юу вэ гэхээр одоо улс төрчөөс баг юм шалгалт авсан зүгээр юм байна гэдэг. Нэг ерөнхий мэдлэгийг харуулж. Чамд ихтэй амархан байсан уу? Надад нэг юм байсан заяа. Би нэг юм cheat code-тай юм шиг надад санагдсан. Яа тэгэхээр нөгөө нэг юм чи миний айцыг мэдэн шүү дээ. Хүний өмнө юм мэдгүй байх айцтай. Тэгээд нөгөө нэг юм хүмүүс ингээд юм quiz night-д орох уу гэж асуудаг. Тэгмүүд quiz night-д орно гэж хизээ нэгэн цагт оруул гэж бодоод бэлтцэн. Ороод мэдгүй байх үү гэдэг айцаасаа болоод ийм уншаад байдаг байсан байхгүй. Тэгээд яг тэрний өмнөх би төрийн албаа агч шалгалтанд бэлтцсэн. Тэгсэн чи орсон чинь ихэнх нь дандаа мэддэг асуултууд. Тэгээд ингээд гарч ирэнгүүт амар хурдан дараад. Тэгээд тэн дээр нэг юм гоё юм байсан зөө. Нөгөө нэг юм fake chain гэдэг нэг юм явдаг шүү дээ. Тэн дээр миний нэг азгалсан нэг юм байгаа зөө. Public дунд ороод Alpha Institute-тэй болох хүсэлтэй тэнд ингээд 100 хүн байгаа шүү дээ, тийм. За тэгэнгүүт тэрэн дунд яаж ийн вэ гэхээр мэддэг, мэддэггүй гэдэг нэг хэсэг. Тэрэн дотор мэдгүй мөртлөөсөө мэддэг юм шиг юм жүжиглж одоо бусдын анхаарлын төвд орох нь айгүй чухал. Тийм одоо би тэр донд яг ингээд маш олон сэтгэл зүйн өөр төвчнүүдийг ангиж байгаа байхгүй. За тэгэнгүүт яаж ийн вэ гэхээр эхний нэг хэдэн асуулт бол үнэхээр амархан байсан. Жишээ нь дэлхийн хэдэн твтэй вэ те. За цагаан талаан тэт хүсэг юу вэ гэдэг ч юм уу те. За одоо жишээ нь алан цаг гэж юуны хүүхэд вэ гэдэг ч юм уу те. Нэг ийм асуултууд орж ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт тэрэн дотор зарим нь мэдж байгаа зарим нь мэдгүй зав. Жишээ нэг ийм орж ирж байгаа. Дэлхийн хэдэн твтэй вэ? Гингүүд хүмүүст нөгөө нэг ийм ой санамжиндаа удирдагдаад тэр нь гэтээ боловсралтай хамаатай биш сурж байгаа ой санамжтай хамаарагдаад тэрний үгээр 5 ТV-ийн хөөхтүүдийн гэдэг тэнгууд 5 гэж шууд бөөнөр 5-ыг дугуулж байгаа юм заяа. Тэгэнгүүт чи ингээд гих мэдчлийн юмнууд гарч байгаа. За тэрэн дундаа арай нэг гайгүй болоод гарч ирж байгаа хүмүүст нэтгэл авангуудаа дараагийнх тэр ингээд паблик дунд хүмүүс дунд одоо population дундаа ингээд шууд альфа болж эхэлж байгаа. Ямар арга замаар байх нь хамаагүй заяа. Тэгээд дараагийн асуулт хөндрөнгүүд яаж байгаа гингүүд асуулт гарч ирэнгүүт чангаар хариуг нь хэлнэ. Өө тэр биш. Тэр биш, тэр биш, тэр биш, тэр биш, тэр биш заяа. Гэт ингээд тэрийг сонсоод хүмүүс амдаа хэлээ цаашаа дамжиж байгаа. Тэр асуултанд буруу хэлж байгаа юм заяа. Тэгэнгүүт цаанаас нь асуултын хариу гарангууд да бүгд бөөнөр онлоо шүү. Ингээ бөөнөр онж байгаа. Тэгэнгүүт тухайн үед өөрийг нь хүнийг бусдаар мэдгүйгээр нь далиндуулж даган дуурайлгах сонирхолтой сэтгэвтэй хүмүүс тэнд их байгаа. Гэтэ өөрөө мэдгүй. Мэдгүйгээрээ болж хүндлээ аваад байгаа. Тим юмуд орж ирж байгаа. За ингээд 50 асуулт асуугаад үлдчихэж байгаа. За тэгээд тэрний ардаас яасан гэхэлэр би орохдоо зүгээр яг нэгт генетикийн төсөл хийнийхэн гэдэг дээр тамга тавих гэж хоёр шинжилгээний улс төр хийх боломжтой байна гэдгийг танилцуулах гэж орсон байхгүй. Тэгээд эхнийх дээрээ ингээд ороод би надад төрсэн мэдрэмж нь юу байсан гэхэлэр би болохоор за шинжлэх ухаан бол бүх юмний суурь тий. Шинжлэх ухаан л хамгийн мундаг. Би юу ч байсан шинжлэх ухаан л өнтер гэл амар ингээд орж байгаа байхгүй. За тэгээд 50 хүн 5 10-10-аараа 5 баг болоод нам болж байгаа юм. Тэгсэн. Нам болоод ингээд эхэлсэн чинь одоо жишээ нь чиглэл болгоны хүмүүс яг өөрийнхөө чиглэлийг энэ бол бүхний суурь гэж бодд юм лээ. Би шинжлэх ухаан бол бүх юмний суурьтай хот төлөвлөлт за энэ дээр шинжлэх ухаан тэрэн дээр R&D гэж боддог байсан чинь бүх юм өөрсдөө шинжлэх ухаан. Тэгэнгүүт яг би энүүгээр шинжлэх ухаан хийнэ одоо улс төр хийнэ гэж яг тулж байгаа 10 хүнтэй зэрэг тулж байгаа. Тэгэнгүүт жинхэнэ бүгднгийнх нь ингэж эхэлж байгаа. Зарим нь багш гэдгээрээ томорж байгаа. Илүү даваа авч үзэх гэж байгаа. Зарим нь эмэгтэй гэдгээр авч үзэх гэж байгаа. Зарим нь шууд агрессив дайрдаг. Одоо чинь хоёлаа ингэж юм ярьж штэ тийм. Чинийх зүг биш. Гүг чи буруу чи ерөөсөө буруу. Гэт яг юм хүнийг яг ингэж өөрөө дарж ярьж ордог ч юм уу тийм. Амар олон юмд орж ирсэн зэ. Тэгээд би кандидат руу орохдоо ер нь би мэдлэгийн үед ерөнхийдөө ханчлаа гэдэг бодолтой ороод гарч ирэхдээ за хаашаа сургуульд яв. Тийм бодолтой гарч ирсэн зэ. Тэгээ ингээд цаашаа ингээд юм үргэлжлээд явж байгаа. Тэр хооронд бас ингээд тийм тодорхой хэмжээний нөгөө мөнгө олох бас шаардлага байсан учраас
нөгөө талаасаа ингээд тийм цаашийн ертөнц рүү ороод би хизээч тийм уралдаан тэмцээнд орохдоо миний тарих brain freeze болчдөг, panic attack-нд орчдөг, ажиллагаа болчдөг. Тэгээд тэрийгэ баг багаар дараад ингээд явсаар байгаад ингээд маш олон төрлийн даалгавар даваад тэгээд сүүл рүүгээ болохоор миний нэг анзаарсан би яг урд гарч улс төр чих нэг сонирхолгүй юм лээ. Ард нь байх сонирхолтой. Тэгээд ер нь сүүлийн хэдэн даалгавраар руу тэгээд сүүлийн хэдэн даалгавраар ерөөхдөө ингээд нэг юм илүү төрүүлэх магадaltaй хүнтэй ингээд юм спорт хийхтэй тийм байдлаар явж үзсэн байхгүй. Тэгээ яг ингээд тийм 5 ялагч тодорсон. Тэгэл яг мундгууд нь л угаасаа явж үлдчихэж байгаа. Би 5-т орсон. Онооны дараалалаараа 8 хүн финалцсан. 1 2 3 4 5 гээд эхний 5 барин шагналтай байхгүй. Тэгээ тийм шагналтай болж байгаа. Тэгээд би одоо ярьж байгаа юмнуудаа нөгөө нэг цаг хугацааны дараалалгүй яриад байгаа шүү заяа. Хизээ хаана юу болсон хэлэхгүй юм. Нууцлаг залуу гэж. Тэгээд ийм болж байгаа. За энэ бол ингээд бас эмоц амар юм дээшээ доошоо савлгаа явж байгаа. Тэгээд дараагийнх нь нэг бүр ингээд алсан юм нь салалтын асуудал заяа. Наа тэгсэн шүү дээ. Яа. Та нар харуул яг эрхмээгийн хоёр нүдэн дээр нэг зураас нэмэгдсэн байгаа. Тэр ингээ уйлсаар байгаа. Гэхдээ хараа заяа. Тэн дээр ингээд нэг юм яг ямар төрлийн юм байгаа гэдгээс хамаарат юм сонь юм болсон заяа. Тэрний бас ингээ эмоцийг ингээ дагаж хөтэлдэг байхгүй юу болж байгаа юм. За тэгээд ингээд юм салах шалтгаан нь бол нэлийн painful байсан заяа. Өвдөлттэй. Тэгээд ингээд юм яг ингээд тэрний хардаас миний сэтгэл зүйн ингээд амар болж байгаа байхгүй яг нэг шоконд орж байгаа. Ингээд юм одоо нэг юм салах гэдэг шийдвэр гарч ирж штэ тэ. Тэгэнгүүт ингээд тэрэн дээр юу орж иж байгаа гэхэлэр юм pain орж ирд юм байлаа. Шууд мангар өндөр стресс заяа. Тэгээд тэн дээр хоёр юм ажиллаж байгаа. Нэг нь болохоор энэ дээр юу бичсэн. Ялангуяа нөгөө нэг лимбийн тогтолцоо гэж үүдэн штэ тэ. Тийм, тархины. Тийм, лимбийн тогтолцооноо ялангуяа амигдала амар ажиллаж байгаа юм заяа. Тэгээ амигдалагийн хэсэг ингээд за чи амигдала гэдэг чи үлээ би мартаад. Одоо ой санамжууд хадгалагдчихэдэг, мэдрэмжүүд ерөөхдөө ингээд төрдөг тийм хэсэг. За одоо санаж байна. Тэгэнгүүт би болохоор эхлээд амар шоконд орсон заяа. Тэгээд ерөөсөө нормал ингээд юм байж болохгүй болоод надад шууд сөрөг сэтгэл хөдлөлүүд амар гарч ирээ. Тэрийг контролдож чадахгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд хөөцөлдөн штэ тийм юу болов гэд. Тэгэнгүүт ингээд юм одоо чи амигдала амар хүчтэй, лимбийн тогтолцоо хүчтэй одоо стресс аваад итгэвчээд тэгээд тэрэн дотор амигдала итгэвчээд эхлэнгүүт миний одоо сөрөг сэтгэл зүйнүүд гарч эхэлж байгаа байхгүй. Айдас гарч ирж байгаа, төгшүүр гарч ирж байгаа. Тэгээд амар гонголж эхэлж байгаа юм заяа. Ингээ ихний процесс нь. За тэгэнгүүт тэрний ардаас яасан гэхэлэр одоо бидний нөгөө нэг юу гэж байгаа. Одоо ингээд толгой байгаа шүү дээ. Толгой ингээд их тархины урд хэсэг одоо frontal cortex гэх юм уу та урд ялцгий хэлчихэж байгаа монголоор. За тэр хэсэг яадаг вэ гэхэлэр ингээд ийм юм шийддэг хөө одоо би чамд ингээд хүрэн шүү дээ те. яа аха. Одоо ингээд мэдэрж штэ те. Одоо энэ өвдөөд чи надад яг хариу үйлдэл үзүүлж штэ те. Энэ хэсгийг мань хэсэг хариуцдаг байхгүй. Тэгвэл энэ үед нөхөр яаж байгаа гэхэлэр ялгаахгүй салалтын үед сэтгэл санааны дэмэж аваа штэ. Яг салах шалтгаанаас хамаарат хүчтэй дэмэжтэй байх юм бол яг энэ нөгөө нэг юм физиктэй адилхан яг энэ хэсэг тэр нөгөө сэтгэл зүйн өвдөлтийг хариуцдаг. Тэгэнгүүт нөгөө нэг гол юм нь юу гэхээр яг хүн ингээ биеийн мэдрэмжтэй адилхан өвдөлт мэдрэгддэг гэсэн. Тэг ингээ нэг бичлэг үзчихсэн нэг л хүн унж хараад өмнөөс нэг яа гэж нэг толгой хавсан болд ч тэ. Наа чи нөхгүй. Тань штэ бас. Тань. Тэнгүүд наатаа энэ хоёрыг биеийн болон сэтгэл зүйн яг тэр өвдөлтийн хариу урвалыг хариуцж байгаа нөхөр нь нэг дор байдаг болохоор яг ийм pain яг тултал мэдрэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд ингээ тийм яг сэтгэл өвднө гэж хэлдэг шүү дээ. Тэр чинь ингээд юм хариу урвалаараа яг ингээд юм бүтэн яг биетэй адилхан юм зөөр илэрч байгаа байхгүй. Ваа тэр бүр амарсан зөө. Тэгэнгүүт тэрний ардаас яаж байгаа гэхээр стрессээ хариу урвал орж эхэлж байгаа. Стрессээ хариу урвал оронгууд чи одоо хэсэг хугацаанд болж өнгөрч байгаа яг тэр амар мэдрэмжүүдийг орж эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт яаж байгаа гэхээр ингээд одоо би ингээд мэдцэн одоо ингээд юм салах гэдэг юм ороод ирсэн мэдцэн те. Тэгэнгүүтээ тэн дээр ингээд юм миний амигдала одоо ажиллаад амар юм сонир мэдрэмжүүд нь төрж эхэлж байгаа. Өвдөлт орж эхэлж байгаа. Тэрний ардаас стрессээ хариу урвал нь орж эхэлж байгаа юм заяа. Тэгээ тэр нь яасан гэсэн чинь ингээд юм одоо юу гэдэг юм төгшүүртэй байдалд ороод тэгээд ингээд юм 50 бус байдалд ороод би өвдөж эхэлж байгаа байхгүй нормал бус болоод. Тэгээ тэр нь яаж байгаа ингээд үзэнгүүт ингээд биднэрт ингээд гипоталамус гэж байгаа заяа. Одоо ингээд юм кортизол гэдэг даавар ялгарна шүү дээ тийм. Тэхийн тулд яадаг вэ гэхээр эхлээд гипоталамусаас даавар ялгараад хүнчин тархинаас бөөрийн дээд булчирхаагаас одоо юу гэж гарч ирж байгаа байхгүй. Кортизол ялгарч байгаа байхгүй. Тэгмүүд кортизол ялгарчихлаар яаж байгаа юм гэхээр энэ маш хүчтэй стрессийн үед намайг тайвшруулах гэж гарч ирж байгаа даавар байгаа байхгүй.
Тэнгүүд мань нөхөр яаж байгаа гэхээр цусан дах сахарын хэмжээг өсгөж байгаа. Цусан дах сахарын хэмжээ өсгөөд тэгэнгүүт яаж байгаа гэхээр цус юм зуурамтгай өтгөн болж байгаа. Өтгөрчж байгаа ингээд тийм. Өтгөн болоод эхлэнгүүт ингээ миний бодис солилцоо удаашраад эхлэнгүүт би ингээ тухайн процессыг ойлгох миний ингээ тийм чадамж нь алдагдаж эхэлж байгаа. Зүрх хэдийн хурдан цохилж байгаа ч гэсэндээ илүү зуурамтгай болж байгаа. Тэгээ зуурамтгай болгоод бүр илүү зүрх цусаа шахах гэж хурдан цохилоод тэгээ бүр ингээ тийм дуг гэдэг юм зүрхний цохилт бүр амар хурдан болж байгаа. Тэгэнгүүт ингээ тийм зүр ингээ хэвтэнгүүт ингээ юу яаж байгаа. Доороос ингээ юм зөгж байгаа юм шиг. Тэгээ тэр нь болохоор ингээд юм кортизолос болоод цус жоохон өтгөн болчихж байгаа байхгүй. Тэгээд яаж байгаа вэ гэхээр тэгэнгүүт тэрний ардаас одоо яг юу болчих вэ гэдгийг бодож эхэлж байгаа. Паник атак явж өнгөрч байгаа юм шүү дээ. Чи надаа энийг яг энэ процессыг өмнө хэлсэн байсан бол заяа. Placebo effect чинь бас нөгөө prefrontal cortex дээр чинь нөлөөлөл үздэг шүү дээ. Тэнгуул би чанга ингээд фүфүг өөлөг одоо зүгээр болно гэдгсэн бол зүгээр хэлсэн аахгүй. Нэр. Тэгвэл эн чинь надад өдөрдөгдөхгүй зүгээр шууд ингээ бүрний дээр татаа явж байгаа шүү дээ. Тэнгүүтээ дараагийн нэг хэсэг нь яаж байгаа юм гэхээр одоо нэг жоохон амьсгаа авдангуудаа юу хэлээ гэж бодож эргцүүлж эхэлж байгаа юм заяа. За тэгэнгүүт тэр хэсэг нь яаж байгаа юм гэхээр нэг ийм хэсэг орж ирэн заяа. Одоо нөгөө нэг дахиад тухны хэсэг өмнө нөгөө хоёлаа ярьж шийдвэр яаж гардаг вэ гэдэг. Тэгэнгүүт ингээд ирсэн бүх мэдээллүүд яваад тухны нөгөө нэг prefrontal cortex гэж байгаа. Prefrontal cortex дээр ирэнгүүтээ шийдвэрүүд нь гарч эхэлж байгаа юм. Юу болов? Яав юм. Гэхдээ тэгэнгүүт нөгөө аимшигтай стресс авцсан тарих ядарсан байгаа нөхөрчин яаж байгаа вэ гэхээр ер нь яг юу буруугаар болчихоо гэдэг нэг юм аа ингээд өөрөө ирэхгүй шууд бодогдож эхэлж байгаа байхгүй. Одоо дэмэжийн ардаас. Тэгэнгүүтээ тэндээс яаж байгаа вэ гэхээр одоо ингээд нэг юм өнгөрсөн үед ингээд бодож эхлэх юм шүү дээ. Тэгмүүд ядарсан байгаа учраас тэн дээр шийдвэр гарахгүй заяа. Зүгээр бодогдоод байгаа. Зүгээр л бодогдоод байгаа юмнууд яач вэ ч үгүй. Тэгээд тэрний ардаас яаж байгаа гэхээр нэг юм хэсэг орж ирж байгаа. Гипоталамус амигдала хоёр дээр нөгөө нэг юм ой санамж хэсгүүд ингээд илүү голчлон ингээд өдөөгд байгаа шүү дээ. Тэр хэсэг тэрээс миний бүр амар анзаарсан юм заяа. Юу болчихоогоо бодоод шийдвэр гаргах гэ вирус шийдвэр гаргаж чадахгүйсэн. Зүгээр л бодогдоол зүрх хурдан цоглол бодогдоол. Тэгээд тэгсэн чинь яаж байгаа гэсэн чинь тэн дээр нөгөө нэг юм тэр хоёр хэсэг итгэвчсэн чинь дурсамжууд зүгээр юм гинжээ хэлхий шиг заяа. Ерөөсө шийдвэр гаргах боломжгүй. Зүгээр л ингээл юу болоод өнгөрөх гэдэг процессууд нэг бүр ингээд амар орж ирж байгаа юм заяа. Зэр ингээд юм зүр мэдээллүүд ингээд дайраад тэрэн дундаа би дүнэлт ичдэг болчихж байгаа байхгүй. Тэгээд уус стресстэй ядраад гарч чинь дүнэлт ичдэг болчих юм шиг. Тэгээд дүнэлт ерөөсө гарах авчиж байгаа. Тэгээ би яг яах гээд байгаа ингээ өөртөө боддог. Яг юу болох гээд байгаа. Дүнэлт гарахгүй заяа. Ерөөсө гарах боломжгүй. Стресс менежмент шүү. Тэгэнгүүт чинь тэр нь яаж байгаа гингүүт нөгөө гипоталамус амигдалаар амар ажилласан. Амар ажиллангууд нөгөө бүх дурсамжууд нь орж ирж байгаа заяа. Одоо нэг балерим орж ирэх заяа. Тэгэнгүүт чинь одоо ингээд айдсын мэдрэмжүүд орж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь би яагаад тэгэнгүүт гэж амар хэлт юм бэ? Бодоодсон чинь. За ингээд орж байгаа юм заяа. Ингээд тэгвэл яг бодгонд орж байгаа юм шиг заяа. Навшийн юм заяа. Тархин дээр хүчтэй байгаа ой санамжны мэдрэмж нь дараагийн үүсэж байгаа ой санамжиндаа эсвэл тэр мэд хүчтэй ой санамжийн дараа орж ирж байгаа ой санамж эсвэл дурсамжуудад халдварладаг хөхгүй. За ахад хэлтэй. За ингээд хүчтэй үүссэн байгаа ой санамжны мэдрэмж нь дараагийн үүсэж байгаа ой санамжиндаа халдварладаг хөхгүй. За тэгэхээр тэр мэдрэмж чинь дараа нь болж байгаа юм дээр чинь ингээд байгаад тахна шүү дээ. Тэгэнгүүт би дурсамжуудаа эргэн санаж бодно шүү дээ тийм. Эргэн санаж бодонгууд яаж байгаа вэ гэхээр тэн дээр нөгөө дахиад шинээр үүсэж байгаа юм шиг миний тархинд орж ирж шүү дээ. Тэгэнгүүт тэдгээр нь ингээ яг бодгонд орж байгаа юм шиг зэрэг. Хамгийн хүчтэй үүссэн байгаа тухайн үед ой санамж надад амар муухай байгаа байхгүй. Тэгмүүд яг ингээ бодгонд орж байгаа юм шиг зэрэг. Бүгд муухай санагдав. Бүгд шууд муухай болж эхлэв. Би яг тэрэн дундаас ингээ процессыг ерөөдөө гадралж ирсэн учраас нэг юм эвтэх арга хэмжээ авъя гэж бодохгүй. За окей, одоо нэг юм гоё болъё даа гэд. Тэгэнгүүт шууд ингээ угаасаа хүчтэй үүссэн байгаа санамжин дээр ингээ дүр бүх дурсамжууд нь юм болж эхэлж байгаа. Тэгэд дүнэлтэнд орж чадахгүй. Яа тэгэхээр гипоталамус нь одоо юутаага амигдалаатайгаа ингээд ажилласан. Тэгээ бүр нэг юм амар юм юунууд нь орж эхэлж байгаа. Нэг юм мэдрэмжүүд нь ингээд одоо зүгээр л ингээд юм урсаад байгаа юм заяа. Тэгээд тэгжээснаа тэрний ардаас яаж байгаа гэсэн чинь одоо сэтгэл хөдлөлөө боловсруулж эхэлж байгаа. Сэтгэл хөдлөлөө боловсруулах гэдгсэн чинь нөгөө нэг одоо бидний нөгөө нэг юм сэтгэл хөдлөлийг ухамсартайгаар зохицуулдаг инсула гэдэг хэсэг байдаг байхгүй юу? За одоо энэ шийдвэр гарлаа шүү дээ тийм. Шийдвэр гараад ардаас нь ингээ сэтгэл хөдлөл гарах нь шүү дээ тийм. Тэнгүү сэтгэл хөдлөлийг ухамсартайгаар зохицуулдаг хэсэг нь дааврын зохицуулгуудаас л ялангуяа тэр амар хүчтэй стрессийн үед нөгөө нэг юм пейн мэдэрч байгаа учраас кортизол тодорхой хэмжээгээр ялгарч байгаа.
Тэгээ бусад нейротрансмиттерүүд нь ялгараад эхлэнгүүд тэнцвэрүүд нь алдагдаад инсулин ажиллаж болохоо болж эхэлж байгаа юм заяа. Тэгэнгүүт мань хүн яаж байгаа гэхэлэр сэтгэл хөдлөл нормалаар өдөртөж болох болчих жоо. Би ингээд гинт энэ тавьсаас нэг гинт зөө бүр ингээд юм. Ерөөсөө тэгэнгүүтээ гаргаж байгаа шийдвэр гаргалтууд нь ингээд юм ерөөсөө нормал биш заяа. Зөвхөн нормал биш. Ингэж болохгүй гэсэн юм болгоныг хийгээд идэг хөхгүй юу? Why гэж бодсон чинь инсулин асуудалд орчиж байгаа байхгүй. Тэгээ инсулин асуудалд оронгууд би тэр сэтгэл хөдлөлийнхөө нөгөө нэг юм сэтгэл хөдлөлөөс гарч байгаа үйл хөдөлгөөнүүдээ ингээд контролдож болчихж байгаа. Яг тухайн үед ингээд нэг хийсэн зүйл бодсон зүйл маань хамгийн зөв юм шиг санагдаад хийсний ардаас тэр нь тэнэг юм шиг санагдаадсан байхгүй. Тэгэл юм. Аха. Тэгэнгүүт яасан гэхэлэр нөгөө нэг одоо юу гэдэг нэг юм юу болоод эхэлж байгаа юм. Одоо сэтгэл хөдлөл нормалаар өдөрдөж болж байгаа эхэлж байгаа юм заа. Тэгээ ерөөсөө өөрчлөгдөж тэгтээ муугар гэдэг юм байна шүү дээ. Муугар тий. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө нэг юм одоо цаашаа угаасаа ийм юм байлээ. Тэрний ардаас авж байгаа ой санамжууд болгон хүчтэй үүсцэн ой санамж нь муухай дурсамжтай учраас бүх юм нь муухайгаар шууд халдварлаж орж ирж байгаа. Тэгээд тэрийг ингээд юм мартах гад бүр амар сонь заяа. Ингээд юм одоо ингээд нэг юм хүний тархинд ой санамжууд хизээч дангаараа хадгалагдахгүй заяа. Дандаа ингээд юм хоорондоо холбоотой хадгалагдсан заяа. Тэгмүүд хүчтэй сэтгэл хөдлөл ямар нэгэн байдлаар гарч ирэхэд шууд тэр үе орж ирнэ. Яа тэгэхээр тухайн мэдрэмжтэй дээрэс нь одоо юу гэдэг ингээд тэр чинь маш олон дурсамжууд байгаа шүү дээ. Цуг бүтээсэн тийм. Би нэг юм энэ тэнд байгаа юмнууд харагдангууд шууд дүсгэж орж ирээд дахиад савлан заяа. Тэгэнгүүт дахиад нөгөө амигдалаа нөгөө баталамосын процесс нь яваад нөгөө нэг дурсамжууд нь урсаад эхэлсэн заяа. Цогсоох гэж чадахгүй. Зүгээр шууд ингээд тэгвэл за галзуу болгон ч юм уу, аим шиг кино ч юм уу ингээл нэг юм ингээл тэгдэг амар юм үзэн шүү дээ. Тэгвэл орж ирэх юм уу? Холбогдох юм уу? Мэдхгүй байна. Би одоохондоо тэрийг яагаагүй учраас галзуу болгон дээр суучаач. Галзуу болгон бууж явахтаа ингээд нөлөөс нуурсан. Галзуу болгон дээр би ингээд явах юм бол би ингээд татцсан бууж ирэх. Өндрөөсөө юм чи. Тэгээ тэгэнгүүтээ дараагийн нэг хэсэг заяа. Одоо ингээд сэтгэл хөдлөл өдөрдөж чадах болж эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт сэтгэл хөдлөл одоо нөгөө нэг юм сэтгэл одоо ингээд юм хөдлөөд тэгээ тэрний буцаад нэг сэргийх процесс гэж яддаг байхгүй. За эдгэрж штэ. Одоо нэг юм сэргийх процесс заяа. Ямар нэгэн сэтгэл хөдлөл аваад тэр нь ингээд юм буцаа сэргийдэг процесс байхгүй. Тэгсэн чинь ингээд юм салалт болоод эхэлсэн чинь тэр нөгөө төрөний одоо хэлжсэн одоо VMPFC гэдэг нэг хэсэг байдаг байхгүй юу? Тэр нь болохоор вентромедиалын одоо урт тархины хэсэг гэх юм уу? Нэг тийм хэсэг байгаа зэ. Энэ нөхөр яадаг вэ гэхээр ингээд юм сэтгэл хөдлөлийг сэргээхийн тулд нэг шинэ арга замуудыг хайдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр нь одоо миний ингээд нэг сэтгэл зүй ингээд сонирн байгаа шүү дээ. Тэрийг ингээд тэрнээс гаргахын тулд ингээд ямар нэгэн аргуудыг надад санд болгож байгаа юм зэ миний тарих. Тэр нь болохоор тэр VMPMC гэдэг хэсэг ажиллаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгвэл наа чи нөгөө үсээ тарьдаг чинь наа чи байгаа байх шүү дээ. Үсээ тарьдаг нь орж ирж байгаа юм зэ. Тэгэнгүүт одоо яаж байгаа юм гэхээр үсээ тарих юм уу, шавуудах юм уу, өөр хүнтэй уулзах юм уу, яхаа мэдгүй ингээд юм сонин саналуудыг тавин заяа. Ингээд тарих өөрөө. Тэгэнгүүт тэрэн дундаас ингээд би яг ингээд нэг юм бодлоод орж ирэнгүүт нөөдөө контролдож эхэлж байгаа байхгүй. За окей ингээд үзье, тэгээд үзье, ингээд тгийгээ те. Тэгэнгүүт ингээд шавууд болгоо юм шиг санагдаад шавууд болсон байгаа. Зүгээр гэдэг ч юм уу те ингээд нэг юм активитинууд хийж үзмээр санагддаг. Тэгээд тэрийг ингээд хийгээд одоо ингээд тэгэнгүүт ч одоо амар хүчтэй стрессээс болоод одоо энэ дээр нэг шаардлагын процесс шиг юм явна заяа. Амар хүчтэй стрессээс болоод миний ингээд тарих ядраад аз жаргалан дагар унтсан байгаа заяа. Тэгэнгүүт унтсан байгаа үед нэг өмнө ярьж стресс мишимтэр ярьж байдаг шиг ямар нэгэн байдлаар арх хэргэлдэг ч юм уу те эсвэл тасал хөдөлгөөн хийдэг ч юм уу аз жаргалын дагар хүчээр шийддэг юм хийгээд яг тухайн хэсэгхэн моментод амар гоё болно заяа. Тэгэнгүүтээ буцаад унахтаа нөгөө огцом яг бодит амьдрал дээр болохоор нөгөө нэг стрессээс болоод аз жаргалан дагар унтсан баа шүү дээ. Тэнгүүд огцом уналт өгөнгүүд бүр амар мэдрэмж заяа. Тэгэнгүүт би яагаад хүмүүс салалтын ардаас амар их арх уугаад байдгийг би өөр уугаагүй л дээ. Гүүсэн байгаа шүү оронд нь. Оронд нь би ингээ гарч гүүсэн заяа. Тэгэнгүүт тэрийг ингээ ойлгож байгаа байхгүй. Тэгэнгүүт за окей тэгвэл ингээ баг багаар дэвшлүүлэх хэрэгтэй юм байна гэдэг байдлаар бид мэдрэмжүүдээ бүгдийг бүртгэж эхэлсэн байхгүй. Окей док ийм юм байна те. Ингэж явд юм байна те. Тэгэхгүй ингээд энэ тухай бүрд нь ингээд байх юм бол яг донтолтын процесс тэнцэд амар явах юм билээ. Тэгээд тэгэнгүүт яаж байгаа юм гэхээр төрөний нөгөө нэг хилжсэн хэсэг дээр нөхөн сэргийх гэдэг нь шүү дээ те. Энэ хэсэг нь яг нөгөө нэг хүчтэй яг
яг яагаад салах шалтгаан болсон гэдэг тэр нь амар хүчтэй байх юм бол тэр нь өөрөө энэ хэсгээ доголдолчин заяа бас. Тэгэнгүүт сэргийх процесс нь жоохон эмгэгээр орж ирнэ. Тэгээд амар сонь сонь үйлдэлүүдийг санал болгож эхэлж байгаа юм. За тэгээд энэний ардаас яаж байгаа гингүүд дараагийнх нь нэг юм нь одоо окситоцин унж байгаа. Хайрын даавар. Нөгөө нэг жаргалтай мэдрэмж авдаг заяа. Одоо ээж хүүхдээ аваад жаргалтай мэдрэмж төрдөг ч юм уу те. Тэгээд чамайг ингээ харангуут ингээ тийм найзын хайр төрдөг ч юм уу те. Тэр нөгөө жаргалтай мэдрэмжүүд нь ингээ тийм унж эхэлж байгаа юм заяа. Тэгээд эн чинь нөгөө түрүүнээс ажралын мэдрэмж унтсан байгаа. Тэгэд нэг юм найзыг хараад ч юм уу те хин нэг хараад ингээд яг юм хайрлах мэдрэмж ингээд төс унчиж байгаа байхгүй. Би бүр гайхаацсан байхгүй. Хүн болгоныг хараа уур ураадсан байхгүй. Тэр харуулсан юм. Уур ураадсан. Хизээ дээр уулчих таа. Үгүй ер нь дандаа жинэг гаргаар уур ураадсан. Чин цаг хугацааны баримжууг ярьж байгаа учраас тэгэнгүүт чинь ингээд нөгөө ер нь чамайг харахад миний уур ураадсан. Тэгсэн чинь окситоцин унцсан байсан юм байлээ л дээ. Тэгээд ерөөсөө нэг ямар нэг юм харахлаар мэдрэмжүүд нь байхгүй болсон заяа. Тэгээд тэгэнгүүт тэрний ардаас одоо сэргийх процесс нэг баг багаар гарч эхэлж байгаа юм заяа. Тэгсэн чинь тэрэн дээр хамгийн амар нэг яадаг гэдэг нь болохоор аккумбенс гэдэг нэг хэсэг байдаг байхгүй юу? Тэр хэсэг нь яаж байгаа юм гэхээр нэг юм одоо нэг юм таашаалыг мэдрүүлж байгаа хэсэг заяа. Хүнд ингээ амьдралаас авах таашаалыг нь буцааж одоо сэргээж байгаа хэсэг заяа. Тэр нь юу орж ирж байгаа гэсэн чинь одоо жишээ нь би гүүгээд эхэлсэн чинь нэгс нөө миний хобби болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нэг юм дуртай юмнуудаа хийгээд эхэлсэн чинь ингээд буцааж явах сэргээж эхэлж байгаа. Гэхдээ л одоо нөгөө нэг юм амар хүчтэй одоо тийм сонин мэдрэмжийг авчингууд тэр нь өөрөө ингээд дараагийн мэдрэмжиндээ бүр шууд ингээд нокруулаад байгаа юм заяа. Тэгээд бүр ингээд юм амар сонин байдал руу оруулж байгаа. Тэгээд тэр хүчтэй мэдрэмждээр ингээд тийм холбоотой нэг юм хэсэг орж ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг юм балиар хэсгүүд заяа. Би тэрийг ингээд нөгөө юу яхахын тулд нэрүүдийн холиод буруулчих магадгүй гэж бодоод тэгэнгүүтээ одоо нөгөө нэг юм яг ямар шалтгаанаас бол салснаас хамаарат янз заяа. Ийм хүчтэй ийм нокруулсан мэдрэмжээс болоод авангууд тэн дээр яаж ангингүүд одоо нэг ийм түрүүний хэлсэн reward center гэдэг байгаа шүү дээ тийм. Reward center амар хүчтэй унтардаг юм байна. Шагналын төв амар хүчтэй унтардаг заяа. Тэгмүү шагналын төв унтраад эхлэнгүүд тэр нь зөвхөн нөгөө нэг юм хоёр хүний хоорондын байсан харилцаанаас гадна бусад бүх юм руу нөлөөлөд эхэлт юм байлаа. Тэгмүүд ингээд юм намаа орчуулахгүйс суух одоо редактор энэ хийхгээ сунгууд ингээд юм энийг хийж яах гээд байгаа. Тэгээ өөр юм хийхгүйгүүд энийг хийж яах гээд байгаа гэдэг бүр ингээд юу ч хийсэн ямар ч удахгүй санагдаад боё миний reward center тэнд төсгөө унчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд буцаад за миний reward center ер нь унчлаа гэд буцаад ингээ өөрийгөө сэргээж бодох гэж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт сэргээж бодох гингүүд нөгөө нэг үүсцэн байгаа дурсамжууд нь байлаар нөгөө хүчтэй дурсамж нь муухай мэдрэмжтэй учраас өөрийгөө магтах гингүүд хүчээр нөгөөтгдөгөө холилдоод дахиад чи тийм штэ энэ гэдэг юм бодлоод нь орж ирээд ингээ дахиад нокруулаад байгаа. Тэгээд тэр нь ингээ цаашаа ингээ явж байгаа. Тэгэнгүүт тэрний ардаас нэг юм одоо нэг юм өөрийгөө танин мэдэх гэдэг процесс явж байгаа юм заа. Биш би ер нь хийн те. Би хэм блэ те. Би ер нь яадаг вүлээ те. Ер нь яагаад би гэдэг одоо өөрийгөө шитгэж байгаа хэсэг байна шүү дээ те. Тэгэнгүүт энэ хэсгээр нэг дунд тархины хэсэг гэх юм уу? Medial prefrontal cortex гэдэг хэсэг байдаг байхгүй. Энэ хэсэг юуг хариуцдаг юм гэхэлэр өөрийгөө үнэлэх зэ. Өөрийгөө ингээд юм одоо бодох, өөрийгөө олох гэж ярьдэн шүү дээ. Тийм хэсэг дээр байдаг зэ. Тэгээд хүчээр энэ одоо medial prefrontal cortex ажиллуулъя гэдэг ингээд бодно шүү дээ. Тэнгүүд энэ бодогдохгүй байгаа. Яагаад гэсэн чинь нөгөө нэг түрүүний хэлдэг хүчтэй стрессийн даавруудаас болоод одоо тэр хэсгийг ингээд унчиж байгаа юм зэ. Тэнгүүд ингээд өөрийгөө эргүүлэн бодох гингүүд яг юм өөрийгөө үнэлэх үнэлэмж байхгүй болсон тэнэг үйлдэлүүд хийх гэдэг юм лээ. Тэгэнгүүт шүү дээ над дээр яг салсан биш нөгөө нэг салах шалтгаан амар том ачаал өгсөн заяа. Тэгэнгүүт тэр medial prefrontal cortex нь одоо нөгөө нэг юм ажиллаж эхлээд одоо өөрийгөө ингээд одоо би буцаад үнэлж эхлэх нь шүү дээ. Хин юм болоо, юу юм болоо гэд үнэлж тархин ажиллаж явах үед нөгөө сөрөг мэдрэмжүүд нөгөө хүчтэй ой санамж нь муухай мэдрэмжтэй учраас намайг өөрийгөө үнэлж байгаа үнэлэмжин дээр намайг буруутгаж орж ирээд нэгсдээ би өөрийгөө шүү дээ миний өөрийгөө буруутгаж орж ирээд тэгэнгүүт ингээд what the fuck би ямар сонин юм бэ энэ гэж бодож байсан гин яагаад ингэж байгаа юм болонгүүтээ яг нөгөө түрүүний хэлдэг шиг одоо нөгөө би хөтлснөө хараад байгаа.
Намайг хэлснээс. намайг дэлгэнгүүтээ бичээд энэ яагаад ингэж ийн гэ тэгэнгүүт яалтчихгүй нөгөө нэг medial prefrontal cortex нь яг ажиллахдаа миний муухай дурсамжтай холилдохлоо намайг муухай юм шиг ингэж хольж орж ирүүлээд тэгээд ингээд цаашаа явж байгаа юм заяа. Тэгээд тэгсэн чинь дараагийн хэсэг рүү орж байгаа. Яа тэмдэглэлийн дэвтрээ. Тэмдэглэлийн дэвтэр нь гэхдээ дандаа эхлэхдээ сайн байна уу миний өдрийн тэмдэглэл минь гэж хэлдэг юм байна шүү. Би инглээ. Тэгвэл нөгөө ном гараа гэж бодож байгаа. Хотлаад. Тэгээд тэгэнгүүт би тэгэнгүүт гэж ямар хэлт юм бэ? Гэвч ямар хэлт юм бэ те. За. Одоо ардаас нь яаж байгаа гэхээр тэр бодлууд нь өөрийгөө үнэлэх хүнжнээс сонир ороод ирэнгүүт бүр ингээд тултал төгшөр орж ирж байгаа юм заяа. Тултал ингээд юм хямрал орж ирж байгаа юм заяа сэтгэлийн. Тэгээд тэр нь яаж байгаа юм гэсэн чинь миний нөгөө нэг юм дааврууд гэдэг нь одоо жишээ нь серотонин, дофамин те тэгснээ окситоцин төр унтсан гинт хүчтэй шийдэл, гинт доош нь унгаагаал бүүн юмнууд ингээд болоод исэн чинь тэнцвэр алдагдсан заяа. Тэнцвэр алдагдаад ихсэн чинь бүх юм төгшөртэй болж эхэлж байгаа. Бүр бүх юм. Төрөлтийн дараа сэтгэл хөдлөл шиг юм шүү дээ бараг. Тэгтээ арайч тэмцвэрлэх л та. За окей. Тэгээд ингээд амар сонь заяа. Тэгээд ихэлсэн чинь тэр нь өөрөө дараагийн хийж байгаа юм буюу амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Тэмүүт амьдрал үргэлжлэнгүүд дараагийн хийж байгаа бүх юмн дээр нь би сэтгэл зүйн тэнцвэр болчихдог болсон. Бүр юун дээрс тэнцвэр болчихдог байсан. Тэгээ дай ямар амар. Тэгээд тэрийг ингээд буцаагаад ингэж явж байгаа. Тэмүүт түрүүний хэлжээс нөгөө нэг би нэг хэлжсэн шүү дээ. Default mode network гэдэг. Тэр нь болохоор DMN гэдэг хэсэг байхгүй юу? Энэ нь болохоор юу гэхээр өөрийгөө хянах үйл ажиллагааг хариуцдаг. За тэгэнгүүт энэ өөрийгөө хянах үйл ажиллагаа нь алдагдаад эхэлж байгаа. Тэр нь юунаас болж алдагдаж байгаа гэхээр дахиад нөгөө нэг яг шок өгсөн амар мэдрэмжэн дээр нь дахиж ингэж тэр нөгөө өөрийгөө одоо юу гэдгийг хянах процесс дээр алдагдал оронгуудаа дахиад ийм нормал бус үйлдэл гаргаж эхлэх гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт би зүгээр ингээд ийм тухайн үед яагаад энийг яриад байгаа юм гэхээр миний ингээд эргэн тойронд харж байгаа хүмүүсээс салтаас болоод айгу сонин үйлдэл хүмүүс хийгээд идэв гэсэн байхгүй. Тэгээ би тэрийг ингээд гайхаад хүмүүс яагаад юм сонин үйлдэл хийдэг юм бол яагаад ингэдэг юм бол гэд яг ийм ер нь бол ийм бараг л анхны травматаас алдуулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэний ардаас ингээд хүмүүс процесс ингээд явдсан болоо ингэдэм болоо гэж бодоод байсан чинь яг өөр дөрөө тулаад тэгэнгүүтээ би зүгээр нэрэн гэсээд муухагаар хэлэхэд би мэдрэмжүүдээ ингээд юм дарахыг хүсээгүй шууд хэл байлгахыг хүсээд тэрийг подкаст нэр ярих гэж бодсон байхгүй. Яг ингээд процессуудаа дагаад. Тэгэхээр хүмүүс магадгүй нөгөө нэг юм өөрийнхөө ингээд юм саллаа гэж бодож шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг ингээд 9 шидийн бодлоод орж тэр үйлдэлүүдийг хийгээд байхынхаа оронд ер нь салж байгаа үед яг тархинд ямар процесс болтой юм те. Тэр нь юу болдیں۔ Яасан ийсийн гэдэг юмнуудаа мэдээд авчих юм бол за ингээд энэ үед би ийм мэдрэмж авч байгаа юм байна. Яг одоо салах шалтгаанаа мэдж байгаа, үргэлжлүүлж байгаа энэ үеүүдэд ингэж байгаа юм. Тэгээд нэг юмыг би амар сайн ойлгосон заяа. Салахтаа хүнийг хайрлаж салах хэрэгтэй юм байна. Ёстой үнэ шүү дээ. Үгүй болно шүү дээ тий. Яг яаж салгаснаас хамаарат цааш нь үүсэж байгаа бүх юмн дээр угаасаа хүчтэй ой санамж тэр чинь ингээд аимшигтай хүчтэй ой санамж үүссэн баа шүү дээ. Тэрний мэдрэмж нь дараагийнхаа бүх юмд халдварлаад тэгээд өвдөж байгаа мэдрэмжийг нь яжитал нөгөө нэг яг духны урд хэсэгт байдаг физикал өвдөлтийг хариуцж байгаа хэсэг нь өөрөө хариуцж байгаа учраас тэр нь яг биеийн өвдөлт болж мэдрэгдээд ингээ үргэлжилж байгаа юм байна. Тэгэхээр ингээд science minds-ыг сонсдог хүмүүсээ хэрвээ салаад ямар нэгэн сонирн байдлаас бол салсан бол саяны процессыг явсан учраас ингээд ийм байж байгаа. Тэрнээс нэг юм тийм мэдчихэж байгаа учраас одоо юу гэдэг дараа нь нэг хэрвээ салвал бүгд л сал. Ингээд байгаа манай салан заяа. Ийм юм болсон байгаа шүү дээ. Саяных шиг процессыг явдаг учраас тэгээд өөрийнхөө тархийг гоё хянаараа хэрвээ ямар нэгэн тэнэг үйлдэл хийх гэж байгаа бол эсвэл салахтаа нэг салмаар ингээ бодож байгаа зүгээр эвтийхэн салахгүй бол тэр нь цаашаа бүхэл бүтэн хүний тархинд одоо ингээд ийм ой санамжинд амар том гинтлийг үзүүлээд тэр нь цаашаагаа ингээд ийм биеийн өвдөлт тэгээд өөрийгөө түрүүний би нөө ярьж өгчээсээ өөрийгөө үнэлэх үнэлэмж асуудлыг шийдвэрлэх бүх чадамжинд нь ордог. Тэгэнгүүт тухайн хүн чинь одоо чинь хоёр хос байлаа гэхэд амьдралын нэг л хэсэг нь шүү дээ. Амьдралын нэг л хэсэг нь байгаад байдаг. Гэхдээ тэрнээс чинь цаашаа үргэлжлээд амьдрал нь явхад тэр нөгөө нэг асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө үнэлэх, асуудлыг боловсруулж зөв шийдвэр гаргах те эдгээр бүх процессд нь нөлөөлөд эхлэнгүүт
амар сонирн болно. Тэгээд дөрөвний хэлжсэн нөгөө хямралыг даван гаргах сэтгэл зүйнүүд тархин санд болгож байгаа арга замууд нь сонь зам гаргаад юу болоод байгааг анзаарахгүй байгаа хүмүүс чинь тэрийгээ дагаж хийгээд тэгээд өөрийгөө үнэлэх үнэлэмжийн шал өөр болоод тэрэн цааш амьдралд нөлөөлчихөж байгаа. Тэгэхээр салах би дахиад нэг юм хэлээ зөө. Хэрвээ та салмаар байгаа бол манай хангаа шиг салчих. Өстө үнэ штэ. Манай хангаа цэмби сална штэ. Гүгтэй. Үгүйс харалт ийм хүн салахтаа яаж салгаад вэ? Би ер нь бүх эксүүтэйгээ найзууд хэвээр байгаа. Тэгж мэгэд. Гэхдээ ер нь яг би тэгтээсээ эрхмийг ярьж тал зөндөө бодож ирсэн. Тэгээд амар хордоорд их юм яриад ярианд нараад яг ярьж ирсэн юм хэлэх яахчихсан марч байгаа байхгүй. Гэхдээ найз чинь салвал яах вэ гэхээр заяо. Би яг ингээд тооцоолоо гэж гэсэн ер нь бол яг ярьж хад бодчихлаа. Зөв юм хийсэн юм байна. Нэг яг амар дургуун хөрсөн ч гэсэн яг би уулцсан юм л та. Намайг хараад уурлаалсан юм би мэдээгүй. Тэгээ уулзаад ингээд битгүүр чинь ингээд моттой газар алхаж байгаа. Тэгээ ингээд стрессэнд багасгаж байгаа байхгүй юу? Шийдвэр гаргалтын зөвч болчих юм билүү те. Тэгээ зайрмаг авч өгч байгаа юм заяа. Сахар чи өөрөө яг тэр нөө лимбик систем гэдэг байгаа нөгөө reward center шүү дээ. Тэрэнд чинь жоохон нөлөө үзүүлдэг. Тэгээ өөрөө донтуулдаг шүү дээ. Гэтэ бас яг нөгөө талаараа их сахар өгөөд гэж болохгүй. Нөгөө brain fog үсээд нөгөө хүн чинь тэ асуудал гарна ш. Тэгэхээр би ингээ бас яг нёгийг л авч өгсөн байдээ. Тэгэл ингээд ер нь яг би ч уулзтай хэрэгтэй мэлцэн л байгаа. Би нёгийг авч хөрнөхтэй амар гомдсон ш. Харин ихийг хүчвэл бас brain fog болж байгаа хэрэггүй тэ. Тэ ингээд яг амар ингэсэн үед нь ингээд яриаг нь өөр тийш нь чиглүүлээд ингээд тайвшруулахад би ч бас гайгүй бас тарих мэдх юм аа нэрэ. Тест болоод байгаа юм шүү. Би ингээд яг сая би уулзахт яалаа гэд. Гэтэ жоохон сая бол имзгэлчлээ л да чамаа хараад орог үрээдсэн ингээд. Гэтэ энэ дээрээ тэгсэн л юм л да. Сайн байна өдрийн тэмдэглэн хангаак хараад орог үрлээ. Тэгээ ер нь шоудулж бас үзүүлэх хэрэгтэй зүгээр юм байна. Гэтэ нөгөө уудгүй болохоор зүгээр байгаа байхгүй. Тэгээ ууж муугаад бол ер нь хэрэггүй л хэл та. Тэгэх юм бол нөгөө шийдвэр гаргах чинь бүр мууд зүй дээр чинь бүр муу шийдвэр гаргахар ч одоо X сургал залхдаг үстэй тийм. Тэгэнгүүт чи хараа нөгөө дээрээс нөгөө энэ стрессээс чинь бол ажиглалын давар унцсан байгаа шүү дээ. Хүчээр дээш нь шидэд богинохон хугацаанд нэг жоохон таашаал авч юмыг мартангуудаа буцаад шууд унахад дахиад амар уналтаж байгаа юм. Тэгээд тэр нь өөрөө ингээд юм nii нуугүй хэлэхэд зөө надад бүр suicide бодол орж ирсэн шүү дээ. Бүр ингээд амар олон удаа зөө. Гэхдээ би тэрийг яасан гэхэлэр зөөр нөгөө нэг яхаа угаасаа мэдчихсэн учраас түрээсэн шүү дээ. Мэдрэмжүүдэд чөлөөлөөд за яг яах нь үзье гээд яг тэр болгоныг ингээд явангууд чөлөөтэй хойнгууд тийм бод ингээд орж ирж байгаа. Тэгэнгүүт одоо юу гэдэг зүгээр нэг хоёр хос байгаад салахтаа нэгэндээ тийм мэдрэмж өгтөл ингэж бол айгу муухай мөлий. Тэгэхээр яг эн чинь бол ингээ brain process тэгээд дараагийнх нь болохоор үргэлжлүүлээд яг юу болж тэгэд нэг надад амар гоо ажиглагцсан юм заяа. Нэг мэдрэмж төрн шүү дээ. Тэрийг бичээ судлаад яг яагаад ингэж чангингүү тавьсарч. Тэр бас гоё арга байлаа. За. Гэхдээ одоо бол recovered тэгээд ингээд юм фан болгож ярьж байгаа. Гэхдээ ер нь бас салт хоёр хүнээс ч талдаг шүү. Ер нь бол бүгдээрээ л хичээх хэрэгтэй. Нэг recovered болсон. Тэрнээс ш одоо юу гэдэг надад байсан хамгийн том шалтгаан одоо зүгээр надад байгаадсан юм. Өмнө нь бол амар гоё байсан. Бүх юм гоё байсан. Дурсамжууд нь бүгд гоё байсан. Зүгээр нэг хүчтэй стресс нь амар мэдрэмж өгч байгаа. Тэрнээс бусдаар бол одоо юу гэдэг нэг юм амар муухай үнэтэй байж байгаа салсан биш. Зүгээр нэг юм нэг цохилт нь л амар өгцөн. Тэр нь өөрөө ингээд юм түрүүний хэлсэн нөгөө хүчтэй ой санаж болчингууд дурсамжуудыг будаж эхлэх байгаа байхгүй. Ингээд үргэлжлээд ингээд бүх юмыг ингээд юм амар сонирн болгочихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг юм амар эвтэйхэн байх хэрэгтэй юм билээ. Юун дээр бол тэрнээс биш ингээд өмнө нь байсан юмнууд нь ингээд амар гоё ингээд амар үлгэрийн юм шиг ингээд байж ийснэ. Нэг тэнэг юм буцаад тархийг дүв болгож байгаа. Тэр нь л амар том асуудал болд юм бэ нэлээ. Тэр нь бол яг салалт гэхээс илүү шалтгаан амар томлай болцсон гэдэг. Тэгээ ер нь бол яг би бол эрхмийг ярианс л ойлгочлаа л да. Ер нь ингээл амар тийм үед бол амар хүчтэй дасгал хийхгүй ингээд багаар дасгал хийх хэрэгтэй юм байна л да. Эрхмээ одоо арай бэгт явж байгаа тий. Нэр ажиглагч байна. Одоо ингээд тэгэл ингээд нэг жоохон хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна тий. Ер нь бол улам ирүүлжээлээ. Тэг ер нь тэхэл хэрэгтэй юм байна л да. Тэгээ би бол яг хувийнхээ үднэс одоо ингээд салчаал сайн байна өдрөнд хэрэглэнжэл бичиж чадахгүй л дээ. Ер нь бол хүн чинь жоохон бас нэг өөр юм шүү дээ. Тэг чи ингээд нөгөө тарих ядарсан баг чи ахаад ингээд өөрийгөө ядраахын хооронд зүгээр ингээд
унтчихвэл надад зүгээр байдаг байхгүй. Би яг унтчихдаггүй учраас битсэн аахгүй. Тэгээд ингээд байгаа юм шиг. Гэхдээ нэрнгэсээ процессуудыг нь тэгээд надад нэг амар харамсалтай санагдсан нэг юм байсан. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг юм тэр чинь ингээд юм амьдрал болоод өнгөрсөн гоё дурсамжууд гэж юм байгаа шүү дээ. Тэр делетед хийгдээдсэн. Делетед хийхнэ гэдэг нь мэдрэмжийн зэё. Тэгэнгүүт одоо ингээл цуг явж исэн газар ингээл одоо ингээл харагдаж штэ тий. Хэдий удаан хугацаа өнгөрцөн ч гэсэндээ одоо яг тэр газар нь ингээд дахиж memory-д орж ирээд тэгээ тэр гоё дурсамжаа бодох гингүүд нөгөө нэг тархинд үүссэн байгаа хүчтэй бай самжих мэдрэмж нь муухай учраас дараагийнхаа дурсамжийг муухай болгож хадгалж аваад тэрнээс болоод би ерөөсөө энэ тэнд ингээд явахдаа юу ч бодохгүй хаа гэж. Тэр чинь ингээд гоё дурсамж авч үлдмэр штэ. Тэр чинь ингээд юм энэ тийм процесс амар сонирн байна гэхдээ би бол одоо ингээд надаа ингээд яг салаал амар муухай байсан юм толгонд орж ирэхгүй байхгүй. Ингээд ботхоор дандаа л гоё байсан л юм шиг санагдав. Энэний би ялгааг нь чиний ярианаас ойлгосон заяа. За. Тэнгүү чи яаж байгаа гэхээр ер нь хүлээлт тавьдаг дүнэлт хийдэггүй. Ямар ч юм дээр. За тийм бахта нэг юм хүлээлт. Тэр нь паник атакыг авчих. Нөгөө талаас хангаа амар тайван хүн би бүр ямар ч юм дээр амар сэтгэл хөдөлгөөн ингээд савлгаатай хүн болохоор тэгж орж ирж байгаа. За тэгэл одоо хүн хүнээс шалтгаалал гарч байгаа үр дүн өөр л гэдэг байна л та. Өөр. Тэгээд гол нь процессыг мэдж яхад л ерөн зүгээр юм ба шүү дээ ернөөс тий. Сонирхолтой надад зүгээр тэр тухайн үеийн мэдрэмжүүдийг бодоод ардаас нь юу болсныг нь судлаад тэгээд хүмүүст ярьж өгөх нь нэг тэнэг үйлдэл хийхээс амар сэргийлэх юм болоо гэж бодсон. Тэгээд нөгөө нэг хүн чинь шаналал зовоод байгаа шиг яагаад байгаа юм гэдэггүй. Тэгээд тэрийг мэдчихвэл амархан болчих واخ гэдэг үүднээс ярьсан бохгүй. Нөгөө палмат хийгдэн шүү дээ. Нөгөө хүн мэдхгүй юмнасаа л юу найдаг. Тэгээ харанхуугаас айдаг чинь одоо бодохоор нэрэл харанхуу дотор юу байгааг мэдэхгүй шүү дээ. Одоо салтаас айхаа ер нь бол хүн болох нь шүү дээ. Одоо бойл мэд. Одоо ерөөсөө яг салтын процессыг мэдсэн. Тий. Тэгээд нэг тарих нэг юм навшин ажиллаад байна. Тий. Одоо бүгдийг ингээд өмнө төлөвлөсөн. Тий. Дугасаа бүгд сална. Хүмүүсийн толгоор ингээд нэг юм хэрэгтэй хэрэггүй мэдэл хольж игээд байдаг тий. Тэгээд бас нэг юм гоё юм бэл. Баян найзтай байхын даваа тал бас байна. Чамд ямар найз байна? Хангаага та сонсчихсангүй юм. Гүн хараа ингэж яриад бүр анхаалга байхгүй. Миний зэдэн дөр хэрэгтэй байл гэдэг. Бас сүулдэ би чинь санаа зовоод. Тэгээ энэ ч одоо яа би бүр нэр амар ичиж байна нэр ингэж яар хотлох гэж. Гэтэ амар гоё зэ. Зүгээр ингээд юм. Маа подкастыг сонсдог хүмүүсийн нэг таарангууд яг үлдсэн юм нь юу вэ гэхээр яг хамгийн гоё дурсамжтай нөгөө нэг юм сэтгэлд үлдсэн гэхлээр jellyfish байгаа. Тэгээ хангаа баян байгаа. Харин энэ сайн ч муу ч маркетинг энэ уулын зүгээр л жоок л хэлсэн юм л да. Одоо бүр яг нэг худал үгийг мянган удаа хэлээд үнэн болдог зовлон би яа. Гэхдээ нэр гэсэл тийм байж. Гэхдээ хангаа нэр баян шүү. Надаас хүмүүг зээлгүй мэлгүүж асууж энэ тэр тэнгуут ёо эрхмээрөө залга гэж хэлсэн гэдэг. Үгүй одоо жишээ нь ингээд бид хоёр явж байгаад микрофон авах гэдэг мөнгө хэрэгтэй байна гингүүд шууд өгч байгаа өстэй тий. Тэгээ сууг явсан гэрчтэй байхгүй юу? Гэхдээ энэ чинь хүн чинь ингээд нөгөө юу штэ. Би чинь боломжтой юм бохгүй юу? Ингээд дандаа нөгөө нэг дараа нь ингэчүүл яах вүлээ гэд. Тэгэхээр нэг emergency үед ингээд хүн чинь угаасаа нэг юм хатгалах хэрэгтэй штэ. Тэр чинь зөв бохгүй юу? Тэрнээсээ л ингээд өгөөд байгаа юм л та ер нь л. Санхүүгийн хариуцлагагүй байдалтай юм бол найзаасаа болоод хариуцлагагүй болсон тий. Зүгээрээ гэж хангаагийн үе сонсон. Одоо энэ яг энэ ярианы араас дагж чадахгүй мэн үү? Амар сонирхолтой байсан. Гэтэ яг ингээд эрхмийн салттай ажууд болоо. Нэг сонирмш болчлаа дөө. Одоо ингээд нөгөө амар их мэдээл авцсан. Тэгээ өмнө яг ингээд сая дунд ярих гэж бодчихсан юм. Ер нь бол жоохон мартагдчихлаа дөө. Би төл өргөжлөл ярьж байгаа. Чи ярив. Өнөөдөр ингээд манай зочноор Шихэн баяр ирсэн байгаа. Тэгээд тэрний дараа би нөгөө нэг одоо болохоор шал өөр зөө. Би нэг ажилтай холбоотой юм л авах гэдэг. Тэгээд тэгсэн чинь шүү дээ тий. Ингээд би нөгөө нэг юм генетикийн төсөл тэгээ буцаад нөгөө юмнууд руугаа нөгөө имейл интерлүү гэдэг нөгөө нэг яриадсан шүү дээ тий. Тэрийг орчуулсан энэ төргээд. Тэгээд тэгсэн чинь нөгөө боловсролын нөгөө философийн талаар ингээд амар ойлгоод эхлэн шүү дээ тий. Ер нь ийм байна, тийм байна, ингэж юм, тэгж юм, ийм болсон байна гэд. Тэгээд тэгсэн чинь одоо болохоор шүү дээ тий ингээд би өмнө нь юмыг ингээд зөвхөн шинжилгээний талаас нь хараад байдаг байсан аахгүй юу? Тэгсэн чинь одоо философи гэдэг үнцэг ороод ирэхэр чи бас амар сонирн байт юм шүү дээ. Харин тийм ээ. Сүүлийн үед гэхдээ нэр энэ сайенсийн юм бидэд одоо ингээд мастаа гэдэг нөгөө юу сансрын технологийн
бөөнөр ингээл явж мавал юм ярихаа ер нь философи яригддаг болсон байл шүү. Харин ер нь тийм чиглэл рүү. Манай ер нь сайенсийн ер нь тийм болоод зөв буруу мэдэхгүй л байна. Гэхдээ ер нь тийм болоод байгаа хүмүүс. Тэгэнгүүт яг тэр нөгөө нэг юм боловсролын философи номыг ингээд явж байхад шүү дээ тийм. Надад хамгийн хүчтэй төрсэн мэдрэмж нь юу гэж? Би том болсон хүүхэд юм байна. Минээс ч хүүхдэн ч хүүхэд. Гэтлэг нэг ийм мэдрэмж заяа. Тэгэнгүүт тэр нь болохоор одоо жишээ нь яг ингээд намаа орчуулад ангууд одоо яг ингээд хүмүүсийн гаргаж байгаа хандлагууд заяа. Нийгэмд ямар нэг одоо сошиал дээр юм гарахад бичиж байгаа. За тэр болгоныг ингээд харж байгаа. Ямар нэгэн хүнд одоо ингээд зовлон тохиолдонгууд гаргаж байгаа хариу үйлдэл ч юм уу те ажил дээр гаргаж байгаа цалин хөлс яг эдгээрийг аваад үзэнгүүт нөгөө хүүхэд наснда одоо нэг юм үндсэн 2 хэсэг байгаа байхгүй 0-оос 12 хүртэл нас хүртэл ингээд нийгмийн харилцаанд орох хүртэл үе гэж үзэж байгаа. 2-оос 12 нас хүртэл. За тэгмүүд энэ үеийг ямар үе гэж хэлж байгаа юм гэхлээр нөгөө байгалийн хэрэгцээг хангах үе гэж явж байгаа юм байна л да. За 12-оос цаашаа болохоор нийгмийн харилцаанд орно. За тэгмүүд тэр 0-2-оос 12 нас хүртэлх хугацаанд нь яг байгалийнхын эрх чөлөөг нь яг байгалаар нь олгохгүй бол нийгмийн харилцаанд орж чаддаг юм байна л да. Тэгэнгүүт манайхан болохоор яг нөгөө нэг юм хүүхд хүмүүжлийн арга нь ингээд судлаад үзмүүд яг байгалийн эсрэг байгаа байхгүй. Тэгээ байгалийн эсрэг өөрийнх нь нөгөө одоо жишээ нь амар олон хэрэгцээнүүд байгаа баярлах, гуниглах, ганцаардах, өвдөх, идэгрэх тий одоо ямар нэг асуудал гарвал даван туулах тий дээрэс нь одоо нэг юм надад хүүхэд юм нэхлээ гэхэд тэр хэрэгцээг ойлгодог байхтай яагаад энийг нэгж байгаа гэдэг ч юм уу тий ийм олон нөгөө нэг юм одоо үе шатуудыг давдаг. Эдгээр нь болохоор нийгмийн харилцаанд ороход нөгөө хүүхдийн үзэж тулах юм нь ерөөхдөө 2-оос 12 наснда үзэх ёстой байна л да. Тэгмүү трийг нь болохоор ямар нэгэн байдлаар хит их хайр эсвэл хит хайхрамжгүй байдлаас болоод өнгөрөөчихлөөр яг нийгмийн харилцаанд орохлоор тэр бүх зүйлийг авч чаддаггүй. Тэгээ тэрнээсээ болоод яг нийгмийн харилцааг ойлгохгүй буюу том хүн болж чадахгүй байсаар агаад хөтөл болчдөг юм байна. Тэгэнгүүт яг энэ үеийг болохоор амар сайн авч явах хэрэгтэй. Энэ үед цэцэрлэгийн багш, ээж аав, сургуулийн багш 3 бүр яг юм амар том үүрэгт болж байгаа. Тэгэхээр одоо боловсролын сургууль дээр ч юм уу тийм багшийн сургуулийн тэр дээр Эмилийг бүр суураас амар сайн үзүүлт юм байна. Тэгэд яагаад хүүхдэд дүн тавьдаггүй юм те яагаад ингэж байгаа юм. Тэгэд монголчууд ч өөрөө нөгөө нүүдэлчин хүмүүс ойлтдээ надад нэг амар сайн юм ажиглагдсан заяа. Монголчууд ч нөгөө нэг юм дээр үедээ болохоор нэг гэр сургууль гэдэг нэг юм байдаг байсан шүү дээ те. Бүр ингээд юм нүүдэлчин тэр одоо 13 дугаар зуунд гэртээ боловсрдог те аав ээж нь заадаг гэртээ бүх юмыг сурдаг. Тэгвэл Эмилийн яг тэр нөгөө нэг философийн үндсэн эхлэлийн суурь хэсэг нь манай Монголын нөгөө гэр юу гэр сургалтын хөтөлбөр гэх юм да. Тэрнтэй амар адилхан заяа. Тэгмүүд ингээд хүүхэд байгаль дээр гараад явахдаа өөрийгөө алчгаар юм хийдэггүй. Харин хүн болохоор ингээд юм одоо ээж аауд тэр нөхцөлийг бүрдүүлж эхэлт юм байна л да. Тэгмүүд хүүхэд хилд орж эхлэх үедээ уйлгаа болдог. Тэгмүүд тэр нь юу гэж байгаа юм гэхэлэр нөгөө өөрийгөө илэрхийлж чадах болсон үедээ одоо харилцааныхаа юг өөрчилж байгаа байхгүй. Өмнө нь бол уйлж илэрхийлдэг байсан бол харилцаа буюу сэдв нь өөр болоод мань хүн яах вэ ярьдаг болж эхэлнэ шүү дээ. Тэгмүүд ярьдаг болж эхэлснээс хойш хүүхэд уйлах юм бол асуудал нь хүүхдэд биш болж эхэлж байгаа байхгүй. Хөрөлөн борч нь болж эхэлж байгаа. Тэгээд ингээд цаашаа ингээд юм амар нарийн юу руу орж эхлэв. Гэхдээ яг энийг орчуулад явж байгаа хооронд хамгийн их бодогдсон юм би зүр өөр дөр амар их болсон. Би хүүхэд байхдаа яалаа, би том болоод яалаа, ингээд яалаа гингүүд одоо ингээд том болсон хүүхэд байгаа. Тэгээд энийг бол хүн болгон заавал унших хэрэгтэй юм лээ. Хүүхэд том хүн хоёрын ялгааг би бол зүгээр хариуцлага үрж байгаа тэр нэг одоо юу гэх юм. Одоо хүүхэд арай хариуцлага багуурдаг те том болоод ирэхээр яг хариуцлага болоод яг том хүн гэхэр ч одоо ингээд хариуцлага бүр амар сайн үрж чаддаг. Хэлсэн үгэндээ хүрч чаддаг. Тэгэхээр том болоод байгаа юм шиг. Хариуцлага өрөхгүй ингээд нэг юм хэлж за тэгнэ окей гэчихэд хайчдаг бол хариуцлагагүй ч одоо том хүн одоо гэж хэлэх хэцүү юм шиг. Надад зүгээр тийм санагдтыг. Яг тийм чи ялгаа нь юу вэ? Тэгмүүд энэ дэр амар олон ялгаатай заяа. Чиний надад хариуцлага гэдэг хэсэг орж ирж байгаа. Тэгмүүд манайхан ингэж энэ дээр болохоор шинжлэх ухааны өнцгөр амар гой таарсан юм заяа. Тарих бүтээгддэг хэрэгтэй байхгүй. Тэгмүүд хүмүүс ингэж энэ угаасаа удмын ч юм уу те ийм нэг хэнийг хийсэн мэдэхгүй юм замтай болцсон гэж ярьдаг шүү дээ. Тэгмүүд ингэж хүүхэд төрөөд төрснөөсөө ахуулаад ерөнхийдөө нэг 18 нас 14 нас хүртэл бол ингээд гавлын хэмжээ томорж байгаа. Тэргээ дагаад тарих томорж байгаа. Тэргээ дагаад мэдрэлийн эсүүд олон болж байгаа.
Тэгээд мэдрэлийн хэсгүүд олон болоод тэдгээр нь ингээд нэг нэгнтэйгээ холбоо үүсгээд буюу шин юм сурах харах болгоныг холбоонууд үүсээд тэр чинь ингээд юм ой санамжууд үүсээд тарих бүтэж эхэлж байгаа байхгүй. Тэдгээр нь цаашаа бүхнийг давна гэсэн. Тэгэхээр одоо чинь хариуцлага гэдэг хэнгүүд хүүхэд наа чи амар зөв өнцөгцөө юм. Хүүхэд нэг хариуцлагын ойлголт байдаггүй. Тэгэнгүүт чинь ингээд хүүхэд ингээд тоглоомоо эвдэн штэ тий. Тэгэнгүүт дараагийн хүүхдийн юу ч байхгүй тоглоомыг аваад өгөх юм бол тоглоомыг эвдэх тал дээр энэ тоглоомыг хайрлаж халамжлах минийх байх ёстой гэдэг мэдрэмж нь байхгүй учраас төрөөг бол хүүхэд тэрийг ингээд юм яг эндээс хариуцлага хэлнэ гэж байгаа юм. Зүгээр л тав жижиг юм дээр. Тэгэнгүүт хоол идчихэд аягаа угаадаг ч юм уу те. За эсвэл одоо юу гэдэг ингээд юм бүдэрж унчаад босч ирээд ингээд юм ингэдэг бас нэг юм юу байгаа байхгүй. Хүүхэд ингээд өвдөн штэ те. Жижигэн ч бай том ч бай хамаагүй зөө. Тэрний хамгийн том стрессийг өвдөлтийг нь хэн өгдөг гэж аав ээж өгдөг юм байна л да. Яа гэлөө. Очингууд 50 байгаа сандарчдаг. Тэгэнгүүт дараагийн удаа тэр нь яадаг вэ гэхээр өөр нэг юм алдаа гараа шүү дээ. Тэнгүү сандарчдаг. Байглаасаа бол хүүхэд 50 байх хэрэгтэй. Одоо нэг юм өвдлөө гэхэд өвдөлтийг намдаахын тулд угсаасаа мэдрэлжүүлэлтийн дагавар тайвшруулах мэдрэлжүүлэлт ажилладаг. Тэгэнгүүт нэг жижигхэн өвдөлт ч юм уу юун дээр аав ээж нь ч юм уу эргэн тойрны хүмүүс нь ингэж орилж очисоор байгаад өвдөхөр амар гэдэг мэдрэмж өгч чинь. Гих мэдчлэн ингээд цаашаага. Тэгээ би ингээд юм яг сайенстай холиод ингээд дотлолт нь өөрийн нөгөө нэг фантази бичиж шиг санагдаад. Тэгээд за уус орчуулгын ном болохгүй харин тийм шүү. Нэг тийм юм болсон. Орчуулгын номны нэг хэцүү гэхдээ нөгөө нэг бичиж байгаа орчуулж байгаа хүнийхэн философи нь холилогтоод ирвэл хэцүү болчдөг те. Тийм зүгээр л шууд орчуулах хэрэгтэй байна. Заримдаа би одоо хэлбэр үе байсан. Номтойгоо юу. Чи үгээд. Номоор уншингууд би ер нь жоохон болохгүй гараад байгаа байхгүй. Тэгмүүд чи ингээ чи үгээд хэлмээр санагдав. Номоор уншингууд ер нь хангаагийн нийгэмд гаргадаг үйлдэлүүд амар зүг байгаа байхгүй. Шээ. Яа чин. Намайг нэг. Нэр ингэсэн одоо жишээ нь ингээд юм амар юмд хариуцлагатай хандаад байгаа. Ингээд юмд ингээд хүлээлт тавихгүй, дүгнэлт хийхгүй. Тэгснэ ингээд сангуугийн сахлаг уттай. Тэгснэ ингээд юм гаднаас ирж болох сэтгэлийн дэмэжүүдийг өөрөөсөө бүр амар бэлдээд ингээд юм нэг хэр баргийн юм ингээд юм дэмэж өгөргөө бол болцсон те. Тэр нь ингээд яг юм өөрийнх нь үзэл санаатай амар нэгтцсэн баг. Тэгэнгүүтээ ингээд юм одоо жишээ нь хүүхдэн тэнд өвдөнгүүд гүйж очихгүйтэй эхлэж явах шаалч аваад дараа нь арга замаа ярилцдаг те. Тэгэнгүүт ингээд нэг юм тэгээ би ингээд бодсон. Нэг жоохон нэг юм за залглаа гэсэн. Одоо нөгөө сонсчихсан хүмүүс нь яг нэг юм юу юм бэ гэж магтчихсан аа яг жоохон муулах гэж байлаа. Тэгэл муулаад баланслаа шүү дээ. Яах. За. Гарахаараа хэлээрээ за тэгтээ. Тий гарахаараа хэл. Ер нь тэгтээ болохгүй байгаа юм ер нь сонсцсон зүгээр юм дөө. Тэгэхгүй бол дараа нь олооны өмнө ахиж тэнэг байдалд орохгүй байхгүй. Бид үл олооны өмнө хэлчихв. Зайхан байл гараа. Би ер нь боллоо. Яа. Тэгээд нэг гэхдээ би сая юу нөгөө нэг юм процессуудыг яриад процесс ярьж байхдаа жоох сэтгэл хөдлөлтөй яриад жоох хүмүүс ингэ жоох муулж байгаа юм шиг ярьчлаа тий. Тэгтээ гайгүй хөө тэгэл одоо үгүй энэ муулаагүй шүү би зүр процесс ярьсан шүү юм. Яг яриад таавчирсан чинь ингээд дахиад нөгөө нэг юунаас болоо миний сэтгэл хөдлөлөө өдрөж юу байхгүй болоод гэсэн ах гэдэг. нэг сникерс идэх үү? Гарахаар авч юу байх. Гарахаар авч. За нэг тиймэрхүү. За уул өнөөдөр сайенс ярихгүй гэсэн. Тэгэлч манай эрхмээ маань маш сайенслаг хүн болохоор ярьчлаа. Ярьчлаа. Тэгэд амар сонин нээлт үзээ боллоо шүү дээ. Гэхдээ яг дараа нь энтэйгээ холбоод бас юм яа. Дараагийн дугаар дээр. Дараагийн дугаар дээр. Тий. Яг надаа ч ингэ сэдвүүд амар их орж ирээд байна л да. Тэгээ одоо нөгөө нэг юм хоёлаа би нэг анх подкаст хийж эхэлж байхад нөгөө нэг $2-т 2 өвчлөхгүй гэдэг байсан шүү дээ. Яг тийм мэдрэмж. 10 сараас бол тэгтээ нэрэн гişэ болно. 10 сараас. Асуудал. Тэгэд эндээс ягаад 10 сараас болно гэхээр манай 10 сараас зөгч ийн. Зөгдөг шүү дээ би ч. 10 сараас ингээд хангаа за ингээд ер нь болох юм. Завтай болох юм. Би завтай болох юм гэж. Гайгүй ажил чигдэрнэ. Ажил нь жигдрээд тэгээд юм завтай болохоор хоёр бичиж болно гэдэг нь энэ дэр юг харуулж байгаа гэхээр бит хоёрын бичихгүй хэсэг нь хангаатай холбоотой байгаа биз. Үгүй яг нэг бол бичгэд бол яг зөвлөө шүү дээ. За окей. Гэтэ манай эрхмээ нь яг үндэ яг юу игээд мэдтггүй л хэл гүдэгтэй. Чи татвар дээр очихгүй шүү дээ. Энэ татвар дээр очиагүй. Амжаагүй. Сар л амжихгүй байгаа юм да.
Тэгээд эн чинь нөгөө нэг юм харин тийм ээ. Миний нөгөө тарих нормал ажил. Одоо ингээд алдаа болгоныгоо ингэж их чинь нэрэн гэсэн аач буруу шүү. За окей. Ер нь Нийтэл гайгүй болчлоо л тий удаан яриаг байж чаад бас жоохон хичдэг юм байна. бас ярих юм зөндөө байна. Ихэд үү. Тий. Та зөндөө цаг байгаа сте. Би сонсогч нараас асууж юм одоо сонсох юм уу гэсэн чинь нэг хүн дараа бол яг нэ. Юу талаар вэ? Үгүй зөндөө. Зөндөө тэрний талаар юм. Зөндөө юмны талаар байна. Нэр нөгөө нэг би нөгөө юун дээр асуусан байсан Озонбек гэдэг нэг тариад шүү дээ. Тийм. Тэрний талаар надад асуусан байсан. За яг чи наадгал хариулж. Яг ийм асуулт хариултуудыг дараа нь нийлж яг сайнслэг яриад хөө. Биш одоо хэдэн мэдэлсэн байна? 70. Амар богинохон дугаар болоо шүү дээ. Хөөш манай ч нэг 80 минут хаваас хэлээд шүү дээ. Цаг 30 минут зүгээр идэх байхгүй. Зүгээр. За. Юу гэж бодож байна? Дуусгах уу? Камертайгаа яриад. Камертаа юу гэж Тэгээ сонсож байгаа хүмүүс нь доор нь тгийм мэг яа. Тийм дахиад 10 минут За тийм. асуудал биш харин тийм. Ярилс чамаа. Тэгээ би ер нь чамаа би одоо амар их ярьсан. Одоо яг ингэн заяа. За чи тэгтээ тэр Ямар их яриагийн тасалтын тий манай хангааг тий. тий ерөөсөө яриулсангүй гэдэг юм гарч ирэх учраас одоо хангаараа орно. За над руу одоо за орой орохоос ихтэй тий. Гэхдээ шүү дээ тий. Сая амар гоё юун дээр та харсан бол заахаа одоо баг магчаал юм шиг болчихлоо даа. Меганора гэд нээсэн шүү дээ тий. Тий. Тэрэн дээр бүр ингээд юм бүтэн ингээд амар ингээд юм барилга инженеринг хийгээ явахад ер нь ямар байсан. Тэрэн дээр гоё сонирхолтой юм байна. Тэр бол ер нь сонирхолтой юм бол төлөвлөлт бол юу юм бэ лээ. Яг баг бол чадвал амар сайн төлөвлөлт юм байна. Яг барилгын хүмүүс бол яг бүгд л мэдчихлээ л та. Барилгын биш хүмүүс нас сонир байж магадгүй шүү дээ. Тэгэнгუთ ингээд ялангуяа тоног төхөөрөмжтэй одоо ингээд тусгай техникийн шаардлагатай одоо зүйлс тэр барилгад орж байгаа бол мэрэгжлийн хүмүүсээс нь маш сайн асуухгүй бол би хажууд нь байгаад багт чинь аваачаад нэг хүн орж ирснэ. Ингээ хүм болох би ингээ суугаа. Энэ хүм багтаа би болох гэдэг те. Нэг хүн ороод ирж байгаа байхгүй юу? Зөвлөх мөглөх гээл. Тэснэ нэг юм дэлхийн стандарт гэл ороод ирж байгаа. Тэгэл нөгөө стандартын сонсонгууд зүгээр тийм стандарт байхгүй зэ. Тэгээд би тэгтээ бас дутуу мэдчих бодлоо шүү дээ. Ер нь бол тэгээд над зөвлөх мөглөх гэдэг чинь надаас л туршлагатай юм ба шүү дээ. Тэгээд нөгөө нэг гадныхаа хэд рүү ярингуут нөгөөд нь ингээд инээж минийгээ заяа. Юун дээр Нөгөө дэлхийн стандарт гэдэг ийм хийгээд байна. Энэ зурган дээр юм ороод ирсэн зөв. Би бол энэ дээр бол гайхаад байна гэдэг. Энийгээд юун дэлхийн стандарт ирсэн. Тоног хөрөмжүүлмээр шүү дээ. Мэдээж хүчтэл инээ тэр нь болохоор дотоодынхаа хуулиар бол дагд юм байна. Гэтэ тэр нэг аппарат суух даацын үзүүлэлт гэж байна да тий. Тэгэнгუთ тэд нарыг ингээд энэ дэлхийн стандарт гэсэн юм оруулж явангууд ингээд зарим нөөжлөөчтэй. Тэ амар хэрэггүй мөнгө ингээд гаргацдаг юм. Тиймэрхүү юмнууд гарсан. Тэгээ тэрэн дээр яг хөө би буруугаа л ер нь эцсийн дүндээ өөрөө л өгч байгаа юм л та. Нөгөө хойноос нь гүг амар сайн гүгээгүй. Гэхдээ ингээд сүүлд нь ингээд өөрчлөгдсөн. Барилгын зурагч амар хөршлөгдсөн юм л ш нэрэ. Баах чинь ингээд нэг 5 6 өөрчлөгдсөн гэсэн чинь амар бага юм байна л да. Хэд өөрчлөгдсөн юм бэ тэр чинь. Тэгээ ингээд нөгөөний сүүлийнхэн цахилгаан зураг харсан чинь аваачаад яг энэ Fujifilm-ийн компьютер томографийн яг нэг юм бусад стенээс компьютер томографаас тусдаас ялгаатай юм нь бие даасан газар тулах заавал шаарддаг байхгүй юу? Нөгөөдгөө би ингээд өмнө жилийн 11 сараас хойш ярьж байгаа л сүүлийн зурган дээр харч бүгд нэгтчихэж. Яаж ангасч баг стандартын дагуу нийлүүлсэн. Гэхдээ энэ аппарат чинь ингээд 120,000 вольт одоо ингээд компьютер томограф чинь ингээд өндөр буюу туяа өгөхөд ойролцоогны 120,000 вольт те тэгэнгუთ за баг дооцын манай энэ компьютер бол одоо юу гэдэг чинь 30 мА ч юм уу гүдэг байхгүй юу? Тас гэдэг унтрангууд нөгөө 120,000 вольт чи хайж хөөхөөр манай нэг юм рентген болон голтой нэг ялцтай тэрүүгээрээ дамжаал ингээд хит ангир орох гэдэг байхгүй. Тэрнээс нь хамгаалаад бие даасан газар тулах гэдэг. Дөрвөн юм аппарат үйж байгаа л дөрвөлд тасгээл унтрахаар 120,000 вольт чи нэг газар тулгуур онгоч ингээд хорондоо ингээд болохгүй шүү дээ тэр чинь ингээд ачаал нь тэгэнгუთ нөгөө стандарт гэж оруулж ингууд бүгдийг нэг болохгүй. Тэгэнгуут ч нөгөө нэг би бас хэрүүлч юм аа. Хойноос нь залгаад. За яг та нар энүүгээр хийвэл хий. Гэхдээ над барилгаа бараг бойлмол гэлцээ. Ус шал утгагүй байхгүй юу? Та гэхдээ ачааллыг ингээд дөрөвчиг манай мэддэг болов. Гайг мэдгүй хаа. Би ч ил гаргадаг шүү дээ. Би яг бодож байгаа хойноос нь залгаж хэрэлдэг төрлөө байхгүй. Тэгэнгуут ингээд дөрөв дахин одоо ачаалтай байгаа барилгыг чинь яг ингээд болиулж байгаа байхгүй ганцхан зурнаас л. Тэгэл нөгөө хойноос нөгөө нэг яагаад заавал тэгснийг нь мэдэх гээд ингээ хөөцөлтөө.
яг яагаад ингэсэн ингээд би бол ингээд шаардлагагүй нь мэдж байгаа. Зөвхөн би хэлээл наатахаа буцаад болгоцгоо гэдээ яриад усч болно л та. Тэнгуут нөгөө нэг хэрүүлч юм чинь. Гэтэ бас дээр нь бас мэдмээр байгаа хгүй сониучрахад. Тэгээ хүмүүсээр залгаа яг яасан ингээд тэнгуут ингээд нэг стандарт. Яг ямар стандарт яг яагаад юм гэхээр ингээд за би яг сайн мэдэхгүй мэддэг хүндлэн залгалаад байгаа заяа. Тэгээ нөгөө нүрэн залгангууд ер нь бол явж байгаа л нэг өөр аппаратны зураг зурсан тэрэн дээр л тийм байсан юм байлээ л дээ. Тэгээ шал өөр аппарат зурч иж яг адилхан компьютер томор авч гэсэн үйлдвэрлэгч нар шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмыг бол амар их ажилласан. Ер нь ингээд нэг юм тусгай техник шаардлагатай юм дээр тэр зурж байгаа хүн л хойноос нь сайн хөөцөлдөх хэрэгтэй гэл. Бид нар чинь ингээд нөгөө олон төлөвлөнгууд дунд нь ингээд зарим нь хаягдчихж байгаа шүү дээ. Найдаад үлдсэн ч юм уу. Эсвэл ихний зурган дээрээ хянчаа за окей гэсэн чинь 2 3 4 үлдсэн. Тиймэрхүү юмнаас олж бид нар бас жоохон хугацаа алдсан. Гэтэл 4 сард баг хашаага зоож баг юу лээ? Эхлэв. Тэнгуудаа амар гоё байр. 4 сарын дотор 3 давхар барьлаа. Барьчихлаа шүү. Тэгээд тоног хөрөмж нэрээд яа. Заслал өстэй амар удд юм бэлээ ёо. Тэгээ би чи нөгөө нэг заслалтайгаа дунд нь орж хариуцчих ингээд нөгөө би ч нэг захиалагч талаа төлөвлөд байгаа шүү те. Тэгэл нэг энэ ханны бол нэг юм хийчээч нэг энийг энүүгээр ингээд зүсээд өгөөч энд нэг юм утас гэл ингээл нэг барилгын талбай дээр нэг барилгын инженер шиг гэж 2 сар явлаа. Яха баг хөмтөлн гоё болохоор тэгээд амархан байлаа дөө ер нь. Баса сайн ятах. Тэгэд бит хоёр нөгөө нэг бас сүүлийн үед нөгөө шоуны амьдрал руу орж байгаа те. Тэгсэн. Бит хоёр бол нэг удаа ам шоуцсан баг. Нэг удаа хаан. Тэр нь бол ингээд шоуны амьдрал руу орсон гэсэн. Гэхдээ яг бит хоёрыг шоуж яхад манай сонсдог хүмүүс зөрсөн заяа. Бит хоёр яг ингээд хүүхдийн зугаар ингээд авчихсан ч яг сайнс те. Чи нэг юм анзаарсан уу? Яг ингээд хийх гээд төхөд ирэх тусам нөгөө нэг юм яг сайенс майнстай холбоотой манайгаа сонсдог хүмүүсийн юунууд айгүйх илүү гарч ирсэн. Тэгсэн. Тэгээд би нөгөө нэг юм юун дээр олон шогтонтой газар чаддаг шүү дээ. Ахиг үгүй яддаг. Тэгээд тэгсэн чинь би тэрнээсээ болоод ерөөсөө юм клуб руу орж чаддаггүй. Олон шогтонтой газар байж чаддаггүй байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд хангаав дээр нэг орж байгаа байхгүй. Тэгээд тэг чи би өөрийнхөө тэн дээр нэг хакинг хийсэн заяа. Нүдэн инсэн байгаа. Нүдэн инсэн. Энд чинь ерөөсөө ороод нүдэн инж тийм биш. Би бол ингээ ороод яг хараад яваад байгаа хгүй. Энд чинь ингээ нүдэн инж ороод нүдэн инж бүжгэлжэл нүдэн инж гараад авчих. Би ингээ харсан чинь яг ийм байна. За. Ерөөсөө клуб 2 төрлийн хүн байт. За. Чи бол тэгтээ аль нь ч орох. Яаж байгаа? Залуучууд нь бүгдээр юм хайгаад байна. За. Бүгд ингээ өмсгөө зангидсан заяа. Тэгэл нэг юм хайгаал ингээл өмсгөө зангидсан ингээл булан л вараал ингээл юм ууртай. Нэг үнтэй юм бол хайчиж. Хайгаал энэ ерөөсгөл нүд тэнгууд октод нь ингээд төөрчиж. Ингээ нүд ингээ өнөрцсөн ингээд. Бүр яг хаана явж байгааг мэдэхгүй байна. Ингээл ийш баруун ирчихсэн аа зүүр гэж мэргээл заяа. Тэгэл хойноос нэг юм хайсан залуу. Тэгээд тэр хүмүүсийн хооронд нь уулзалж барч юм шигтэй. Тэнгууд бас нэг айл гэрээ амьдрал өмөлчих юм билүү мэдэхгүй шүү дээ. Тэр чинь нөгөө нэг wingman гэдэг лөө. Тий. Хооронд ингээд have you met? Тий, ер нь бол гэхдээ клуб орсон чинь тийм байсан шүү. Тэгээ тэр төөрөөд байгаа хүмүүс нь тэр хайгаад байгаа хүмүүс одоо олсон болов мэдэхгүй байна. Тэг ер нь гэхдээ ягаад жирэгтэй хүмүүс нь заавал шоудахаар өмсгөө зангидтiin тий. Хотуудны ягаад ч нэг юм за тухайн юмтай хүмжлээж яах вэ? Гэтэ ер нь бол тийм байлаа. Би бас ингээд нөгөө нэг ер нь амир их тэгж яг клуб бас ордог байхгүй. Орж ирсэн л доо. Бас нэг бүжгэлдэг хүнтэй хамт орох ч айгүй гоё юм бэлээ. Тийм байл шүү дээ тий. Нэрхмэч бас гоё бүжгэлдэг. Хангааг бол угаасаа бүгдээрээ мэдж байгаа штэ. Хүүхдийн 100 хантом тэр хаваар өссөн хүмүүс бол хангааг бол угаасаа мэднэ, хангаагийн хамтлагийг бол мэднэ. Тэгтээ нэр мэдэхгүй лээ. Мэднэ, мэдчихлээ чаа угаасаа бүжигч юм байсан гэд. Тэгсэн чинь манай эрхмээ чинь нөгөө нэг юм бачаата бүжгэлээ. Тэнд очиж тийм бүжгэлэхгүй шүү дээ. Яг бэлээ. Гарны өдрөө. Ингээд нэг ингээд нэм бит тай чинь нэг битэнд нь тарлаа бүсээ тан. Ой. Бачаата тэр бүкс хөдөлдөггүй юм. Тийм үү. Тий. За зөвхөн жаа. Тийм юусоо яадаггүй юм заяа. Тэгээд зөв надад нэрнгэсээ байсан гоё юм. Хөгжим амар гоё юм биш. Амар гоё дуртай юм бэл тээ. Дижнер нь ямар лагийн. Хөгжим бүр галзууртай юм байлээ. Тэгээд нүдэ анаад хөгжмийн сонссон чинь ерөөсөө нөгөө нэг юм согтуу хүмүүсээс ч яг ингээд юм байхгүй юм шиг өндөрмж төрөө. Тэгээд надад нэг бас нэг гоё байсан юм. Балер би юм сэжигч юм шиг байна. Тэрний үг гэхээр надад ерөөс нэг ч хүн хүрээгүй амар гоё. Тийм битгаар амар хөнгөө өдөр орсон шүү дээ. Тэгээд ер нь амар соёлтой ч хүмүүс байсан тий. Тий. Ер нь чинь бит хоёрыг баах үед чинь тэгэхгүй тий. Нэг оюутан шоудаг үед арай ондоо байсан тий. Тий. Тэр үед чи амар
нахал нээсэн шүү дээ. Тий. Одоо л амар гоё болцсон юм байлээ. Тэгээд нөгөө never late to be a party legend гэж байна шүү дээ. За окей. Сонсоод авчаа. Гэтэ ядардаг байсан бэлээ. Энэ хүн чинь гараад мөргөжлүүлээ гэдгсэн чинь тийм үгээрээс хүлээж авч чадах болцсон шүү дээ. Тэгээд дагуулад харьсан байдیں۔ Тэгээд ингээд 5 дахь өдөр болгон хараад битээ гэх. Ер нь дээд нөгөө нэг юм парти гоё гэдэг юм дээрээ дээрс нь мөнгөтэй найзтай байхаар ч юм. За окей. За нэг тиймэрхүү л энэ даа. Тэгээд тухайн амьтныг би өвдөж үзүүллээ. Янзлж үзүүллээ. Чи нөгөө битээ хилэгцэн болохоор миний бүр ингээд тэнд харцалцаадах яах вэ? Юу юм? Нөгөө 10 сард яах юм. За. Ингээд энэ үрээд дуусгая. Яг ингээд болохгүй хүний хувийн амьдлаа. Би ч бас жоохон ноцлог. Тэгэл нөгөө За окей. За ингээд тэгээ болохоос. За ингээд манай Science Minds-ийн 32 дугаар дугаар дуслаа. Гэтэл ингэж хэлж мэлдэггүй дуустдаг л яадаг л яаж дуусчихлаа? Baby л гэж дуустдаг шүү дээ. Тэгэд ямар ч байсан юу яалаа. Одоо нөгөө шинэ сизон баг хэлж байна. Би терминал 1 жил хөтлсөн. Тэрийг ярих амарсан шүү дээ. За харсан байлгүй дээ. Тэгээ тэн дээр хараа амар сонирхолтой. Би 525 зочинтой юмэрсэн байл. 525 зочинтой. Нийтдээ 1 жилийн хугацаанд. Тэгээд яг тэр болгон дээр нөгөө хүмүүсийн vibe-ыг нь хараад ингээд ярилцах тэр бас галзуу байсан. Гэхдээ нэг юм мэдээ заяа. Тэгснээ ярилцлагын нэвтрүүлэг. Тэгснээ подкаст юм холцсон юм шиг юм байх. Цагаагаар магаартай тий. Гэхдээ манай сонсогч нар амар агрессив заяа. Терминал дээр ингээд юм. За терминал эхэллээ англиад тэглээг подкастаа хийгээд подкаст хийлээ. Надад яг тийм болсон шүү дээ. Яг дууслаа гэж битгаар ярьдээ шүү. Угаасаа тэгтээ маань сонсдог хүмүүс мэдж байгаа дөө. Би тестер очиод нэг ярилцлага хийдэг байхгүй юу. Тэг ингээл гоё ингээл мэржийн баярж мэрэл те. Бүгд ингээл надад бол яг таалагдтiin. Би нэг юм багшуулах надад жоох амбиц байгаад байдаг. Тэг ингээл гоё ярьж байгаа л хамгийн сүүлд нь за ингээ асуулт юу байна гэсэн чинь шууд подкаст хийхгүй ингээл хэлсэн шүү дээ. Тэгээд ер нь гоё нь багшныг бас багшнаа сонсдог байсан байна. Тэгээд ер нь хүмүүс ер нь подкастаар ингээд таньдаг нь гоё. Тэр ер нь ингээл яг амар метод цавал гарч ирсэн чинь тэр ч одоо 2 сарын өмнө юм шүү дээ. 2 сар бол дотроо бичнэ гэж одоо бодож байгаа л өнөөдөр бичлээ. Тэгээ эрхмэгийнхаа буюу эрхмэгийг овстол бичиж байна дөө. Тэгээ ерөнхийдөө одоо баг энд тэгээд бичих баг дөө. Гэж яриа л байгаа. Юу ч болоо илээ. Тэгээ одоо юм амлахаа болсон. Хаач бичиж магадгүй. Удахгүй танаа гэж та. Удахгүй танаад бичиж. За. Тэгэхээр нэрэнгээс ингээд хай танаад бичиж. Энэ бичин шүү нэ. Орой танаас хангаа ингэж хаямтаж танад бичиж гэж хаямтаж. Тэгээ чи юу даа гэж зүйл подкаст хийх газар хайж шүү. Буруул юм яриад энэ да. За. Намаага шаард юм да. За. Тэр нь гэхдээ ингээ 32 дахь дугаар ингээ тасралтгүй шарууллаа, бархалтай байлаа. Тэр нэрэнгээс би харин амар барьж яад шүү. Би дардаа шүү хангаа. Баярлалаа. Би бол хэлэхээр энэ хүн гомддیں۔ Ер нь би угаасаа гомддог. Би бол гомддог гэдрийг. Тэгээ задлаа санийх жоох амар юм ерөг тестостерон бага юм шиг юм явчихлаа. Одоо би ерөөсөө гомддоггүй. Гарч маа тагалнаа юм гэж. Гарч мод тагалж хөт туусан дараа. За. Тэгээд одоо яг ихтэй гой сонсороо тэгээд одоо нөгөө шинээр эхэлж байгаа болохоор ч нөгөө хүмүүс бүгдээрээ мартцсан байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хүмүүстэй сануулаад бас найз нөхдөд хэллээрээ те. Нөгөө чинь нэг юм хэлсэн биш үү гэл. Окей. Тэгээд Science Minds 32 дахь дугаарыг нүрээд өндөрлж гин. Тэгээд гой нэг юм байлах юу гэдэг юм. Би нэг юм амар хүн муулсан юм шиг балер guilty мэдрэмжтэй тусах гадна. Тэгээд зүгээр нэг юм процесс ирсэн шүү хүм болоогүй шүү заа. Гэж яриад байгаа. За баярлаа. Үгүй гэхдээ ингээл дуусах хэрэгтэй шүү дээ. Тэгээд